Амьдрал аброт подкастын сонсогчид маань сайн байцгаана уу? Өнөөдөр манай подкастын зочноор Жагдаг ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Цэнгэл Хатнаа өнөөдрийн подкастыг та бүхэндээ ярьцлага аваад үргэлжлүүлэх болно. За ингээд Жагдаг ах маань өөрийгөө танилцуулна уу? Таны одоо сүүлийн үеийн ажиллаж байгаа төсөл тэгээ мөн албаны ажил болон одоо community руу чиглэсэн амины ажлуудынхаа талаар та танилцуулаач ээ. Намайг Жагдаг Дорж гэдэг. Тэгээд энэ Чикагод амьдраад 7-8 жил болж байгаа юм байна. Хийж байгаа ажлын хувьд бол технологийн салбарт ажилладаг. Тийм програм хангамж бичнэ. Ер нь магадгүй энэ подкастын сонсогч нарын хувьд одоо би ажиллаа ярихаас илүүтэй жоохон тийм волонтер ажил, сайн дураар хийж байгаа зүйлээ ярил илүү сонирхолтой байж магадгүй байна. Тэр нь юу гэхээр энэ Америкт амьдарч байгаа монголчууд одоо Монгол community-д зориулж ирнэ маш олон үйл ажиллагаа бид нар явуулахыг хичээдэг. Тэгээд Цахим мөртөө гэдэг байгууллагын талаар би ярьж хэлж байна л да. Цахим мөртөө байгууллага маань өөрөө бол 99 онд анх байгуулагдсан. Тэгээд байгуулсан хүмүүс нь одоо энэ Англид байгаа Цэрэнбат, Сан Францискод байгаа Баатар ахаас эхлүүлээд 10 хэдэн хүн анх санаачилж үүсээ. Тэгээд маш богино хугацаанд 200-аад дандаа гадаадд амьдарч тухайн үед ажиллаж амьдарч исэн, суралцж исэн хүмүүс хоорондоо имэйлээр харьцаж эхэлж исэн. Тэгээд цагийн явцад зарим нь сургалтанд дуусаад Монгол руугаа буцчихад Монголд нэг төрийн бус байгууллага байгуулсан. Тэгээд одоогоос 10 жилийн өмнө Америкт байж байгаа бид нар өөрсдөө өртөөчд гэж нэрлэдэг л дээ. Америкт байж байгаа өртөөчд нь цөмөрөө энэ Америкийн салбараа байгуулъя гэд. Тэгээд Цахим мөртөө North America гэдэг байгууллага, non-profit байгууллага байгуулад Америкт бүртгүүлээд тэгээд үйл ажиллагаа явуулсан. Тэгээд тэрнээс хойш ер нь одоо цаг хугацаач их хурдан юм байна. Амархан юм байна. 10 жил гэсэн чинь нэг давхар оронтой тоо их хол хугацаа санагдаад ер нь яг одоо бодоход бол ингэ саяхан өчигдөр юм шиг санагдаж байна. Тэгээд одоо Америкт гол хойд Америкийн Цахим мөртөө бол голчлон Америкт амьдарч байгаа Монгол community-д зориулсан үйл ажиллагаа явуулахад гол анхаарлаа хандуулдаг. Тэгээд нөгөө монголчууд нэг ингээд юмыг зөөрлөх дуртай байдаг шүү дээ. Нэг наран доор эднэрээс тэрнтэй адилхан бид нэг тэмүүлэлтэй 4 зорилготой 8 хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоо 1 4 8 гэдэг тийм 408 зохист гэдэг шиг тийм 408 зохист нэг наран доор гэдэг шиг тийм агуулгаар одоо стратегик план зохион бичиж гаргаж ирсэн. Тэгээд тэрнийхээ дагуу явж байгаа. Ер нь бол одоо сая би хэлсэн 10 жил гэхээр урт хугацаатай. Энэ хугацаанд энийг өөрчлөх дараагийн хөлбөртөө орох гэднэр бол болж байгаа бах. Тэгээд яг бүх ажиллаж байгаа хүмүүс нь бүгдээрээ үндсэн ажлынхаа хажуугаар сайн дураараа ажилладаг болохоор бас хаашаа сувгатаад орхигдчихсан юм зөндөө байдаг. Тэгээ энэ хугацаанд голлож амжуулсан ажлууд нь юу байдаг вэ гэхээр ер нь одоо хийгдээд явж байгаа ажлууд юу вэ гэхээр них олон маш олон гэдэг юм мөртлөө яг одоо харахаар ер нь цаг хугацааг нэг ковидын өмнөх ковидын дараах гэдэг ангилж болмоо. Ковидын өмнө амар итгэвтэй байсан. Тэгээд ковид ер нь бүх амьдралыг өөрчилсөн юм шиг байна. Тэгэхээр Америкт одоо хай скулд төгсөж байгаа хүүхдүүд коллежд орох жилд нь хүүхдүүд одоо өөрсдөө эссе бичээд өрсөлдөөд ийм суралцж явах 4 жилийн хугацаанд тэтгэлэг авдаг. Тийм тэтгэлгийг бий болгосон. Одоо 7 жил тасралтгүй явж байна. Тэгээд тэрнийхээ хэмжээнд айгүй олон хөөрхөн хүүхдүүд цуглацгаадаг. Тэгээд надлын жилээс эхлээд энэ жил 2 дахь удаага хийсэн жил болгоно нөгөө хүүхдүүдээ нэг дор цуглуулж хооронд нь танилцуулах тий та нар одоо бидний ирээдүй та нарын Монгол community-г авч явах хүмүүс тэгээд зөвхөн та нар ирээдүй зөвхөн авч явахаас илүүтэй та хэд өөрсдийнхөө цаг үед бусад хүүхдүүдийн өмнө тэргүүл зогсож шалгаж гарч иж исэн хүүхдүүд ирээдүйд та нар Монгол community-д илүү бусдаас илүү үүрэг хүлээж илүү ролтой байх хэрэгтэй гэдэг ойлголтыг тэр хүүхдүүд бий болгохын тулд хооронд нь collaboration хийлгүүлж танилцуулахын тулд одоо ингээд жил болгон уулзалт хийж байгаа. Энэ жил 2 дахь уулзалтаа Чикагод хийсэн. 2 дахь жил нь тийм. Тэгээд тэр хүүхдүүд бүгдийн сургуулиас нь одоо хамгийн боломжтой үед нь тааруулж агаад тэгээд одоо нэг
онгоцны төлбөр, энд ирээд байх байрны зардал бүгдээрингийн захын мөртөөс тэтгэлэг дээрээ нэмээд хариуцах зохион байгуулдаг. Тэгээд ер нь тэр хаанаас одоо тэр тэтгэлэг хаанаас эхэлтэй байсан гэхээр бас л нөгөө бид нар том захин мөртөө гэж нэрлэдэг гэдэг юм. Монголд байж байгаа захин мөртөө төрийн бус байгууллага маань ийм бас оюутны тэтгэлэг зохион байгуулдаг байсан. Тэр нь болохоор дэлхийд даяар амьд сууж байгаа бусад нэг монгол хүмүүст монголчуудыг илүү мэдүүлэх, Монгол улсыг илүү мэдүүлэх, илүү монгол амьдралтай болгох, тэгээд Монголтой улам танилцуулах, улам ойртуулах үүднээс тийм тэтгэлэг зарлаа. Тэгээд халимаг, бурайд, өвөр Монгол, хазаар оюутнуудыг Монголд сургадаг байсан. Тэр бол нэлээд гоё том тэтгэлэг. Бүтэн сургалтын бүгдийн даана дээр нь Монголд амьдрах зардлыг нь гаргана гэх мэтлэн. Тэгэхээр тэр нэлээд өндөр өртөгтэй болохоор тийм олон удаа явуулж олон оюутнуудыг одоо бусад юу гэдгийг одоо сошиал сангийн тэтгэлэг шиг тийм асар олон масс оюутнуудыг хамруулж чадаагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд 2000 нэг 3 өвөр Монгол тэгээд хамгийн сүүлдний халимаг охин Монгол их сургуулийг төгсөөд тэгээд одоо Монголда багш болцсон, Монголд ажиллаж байгаа. Тэр одоо 2000 нь болохоор Монголд төгсөөд нэг нь Европт Женевт ажиллаж байгаа, нэг нь Нью-Йоркт байна уу. Тэгээд тэндээс ингээд бид нар тэтгэлэг өгч ирснийгаа бас Америкт ингээд жижигхэн хөлбөр рүү болгоод тэгээд нэгэн тэтгэлэг өгж байгаа юм чинь нэг удаа өгөөд биш ингээд суралцж явах 4 жилийн хугацаанд өгийг тэгдэг үднэс тийм тэгж явуулж байгаа. Нөгөө төсөл нь болохоор одоо энэ Америкт байж байгаа монголчууд ер нь тэгээ бас Монголд байж байгаа хүмүүс Америкийн талаарх төсөөлөл эдгээр гэх мэтлэн зүйлүүдийн харьцуулсан тийм академик судалгаа нэлээд явуулдаг байсан. Тэгээд яагаад академик судалгаа явуулж байгаа гэхээр захин мөртөөний гишүүдийнх нь онцлогоос хамаарж байгаа. Захин анх би түрүү ярьжсэн тийм гадаад сурж исэн монголчууд анх имэйлээр харьцаа захин мөртөө бий болсон гэдэг. Тэгэхээр тэр хүмүүс зарим нь бүр ингээд суралцсаар агаад одоо ялангуяа Америкт сурж байгаа нэлээд нэр бүхий хүмүүс суралцсаар агаад бүр ингээд академик төвшнийхаа нөгөө нэг их сургуулиудын багш нар болцоосон хүмүүс. Тэгээд тэд нар бас эргүүлээд ингээд өөрсдийнхөө Монгол community-та монголчуудаа өгж байгаа буцааж өөрсдөө сурсан зүйлээ зарцуулж байгаа үүднээс тэдэнд ийм судалгаа явуулаад тэгэхээр тэр нь болохоор бас онцлогтой нь өөрсдөө судалгаа явуулаад байдаг биш. Адилхан одоо PhD сурж байгаа монгол оюутнуудыг эсвэл бүр тэр байтугай баачтар сурж байгаа оюутнуудыг удирдаад зохион байгуулаад та нар тэгээд яг ийм академик судалгаа гаргуулаад тэр нь тэгээд тэр тухайн салбарынхаа нөгөө нэг сэтгүүл янз бүр юм нийтлэгдээд эсвэл нөгөө нэг хурал морал дээр ихтгэл болж тавигдаа тий. Тэгээд тэр сэдв дотор ингээд монголчуудыг нэг талаас оруулах, өөрсдийнхөө сурсныг нөгөө шинэ генерашн оюутнуудад дамжуулах. Тэрнээс гадна нөгөө нэг одоо тэр академик аудиенс гэж байна тий. Одоо тэр аудиенсд нь одоо Америкт гэсэн үг шүү дээ. Тэднэрт ингээ Монголыг бас хөргөж өгч байгаа. Монголын талаар судлахаар хүмүүс ингээ сонирхдаг. Угаасаа Монголыг сонирхдаг Америкууд юм уу дэлхийн бусад хүмүүсээс зөндөө байдаг. Тэгэхээр тэр хүмүүс чинь яадаг гэхээр нөгөө Монгол судлалын хурал дээр цугладаг. Тэгэхээр бид нэр Монгол одоо Америкт энэ Монгол судлалын баг хурал гэдэг доктор Саруул Эрдэнэ зохион байгуулдаг. Жил болгон зохион байгуулж байгаа. Одоо бас 10 жил болж байна уу. Тэгээд Саруул Эрдэнэ өөрөө бас энэ захин мөртөг анханаас нь байсан өртөөч хүн. Тэгээд Саруулын хурал дээр бид нэр ингээд захин мөртөний панел гэдэг юм зохион байгуулад нөгөө нэг хийгдсэн судалгаануудад танилцуулаад тэгээд тэн дээр их сонирхолтой гой судалгаанууд ер нь зөндөө байдаг. Одоо ингээд эргээд харж байгаа нь байдаг гэж байгаа нь нөгөө ковидоос өмнөх болчиход гэж байгаа тий. Тэгээд яг ковид болохтой уралдаад яг өмнө бид нар хамгийн сүүлчийн одоо энэ нөгөө нэг Смithsonian музей дээр тэр хорлыг хийж захин мөртөө 2 панел зохион байгуулж ирсэн. Тэр жилээ бас захин мөртөө нэг үзэсгэлэн зохион байгуулсан тэр музейд. Тэр нь болохоор Америкт амьдарч байгаа монголчууд цаасан дээр хэвлэж исэн сонин сэтгүүлүүдийн үзэсгэлэн. Тэгэхээр бид нар өнөөдөр яг одоо бол Америкт байж байгаа монголчуудад тийм цаасан хэвлэл сонин сэтгүүл алга байна л да тийм. Тэгтэл тэр ерөөс огт байгаагүй биш. Монголчууд өөрсдийнхөө санаачлагаар өөрсдийнхөө хүчээр нэлээд хэдэн хэвлэл Америкт хэвлүүлж исэн. Тэр болгоно одоо болохоор ингээд үзэсгэлэн тавихаар
үзмэр болсон тий. Тэгтэл тэр чинь нэг талаас яг үзмэр, нөгөө талаас бол юу юм хэрэг яг Америкт амьдарч байгаа монголчуудын одоо 20 хэдэн жил 30 жил болж шүү дээ. Монголчууд Америкт ирээд ирнэ. Одоо өнөө цагийн монголчууд тий. Тэрнээс өөр өмнөх монголчууд зөндөө ирсэн л баг. Тэгэхээр орчин цагийн монголчууд Америкт ирээд одоо 30 жил болж байгаа. Тэр хүмүүсийн түүх тэр цаасан дээр бичигдээд үлдсэн. Тэгээ тэр бүх сонин одоо чинь Америкийн монголчууд гэж сонин гарч ирсэн. Тэр Америкийн монгол сонингуудын сонины бүх дугааруудыг бүгдийн конгрессийн намын санд хүлээлгэж өгсөн. Тэгэхээр тэр монголчуудын одоо түүх тэнд ингээд намын санд хадгалагдаад үлдэж гин гэсэн үг тий. Тэгээ дээр нь бид нар бас яг бас л яг захин мөртөөний ажил биш ч гэсэн захин мөртөөний өртөөчд нийлээд ингээд Америкт энэ онлайнаар даяар Монгол одоо манай номын чимэд саруул эрдэнэ гэдэг. Тэгээ бид нар ингээд нийлээд даяар Монгол гэдэг вебсайт ажилладаг байсан. Тэгээ тэр вебсайтн дээр одоо бичигдсэн нийтлэлүүд бол бүгдээр одоо бас дахиад энэ Америкт амьдарч байгаа монголчуудын түүх тэрийг ингээд нэг ямар нэгэн уран зохиол шиг зохиож бичдэг. Үнэхээр тухайн болсон явдлыг өгүүлж тэгээд азтаа тэр бүгдийг одоо вебсайт ажиллуулад ч юм уу сонин гаргаад ч юм уу сэтгүүл гаргаж ирсэн хүмүүс нь азар гэх юм уу дандаа юм мэрэгжлийн сэтгүүлч хүмүүс, мэрэгжлийн хүмүүс байж таарч байсан. Тэгэхээр ер нь бол чанарын хувьд бол нэлээд тийм өндөр чанартай сайн юмуд гарч ирсэн. Тэгээд эргүүлээд одоо хүртэл ингээд уншихаар амар олон юм түүхэн кино үзэж байгаа юм шиг буцаагаал ингээд мартцсан юмудыг санаал хэд нэрээ тийм болсон шүү дээ. Тэр тэгжээс энд нэг наадам болсон шүү дээ. Нэрээ жагаах ирээд концерт тоглоод бид нэрстэй тийм гоё юм болсон шүү дээ. Зөндөө олон юм буцаад цаг хугацаар аялж байгаа юм шиг сэтгэл төрдөг. Нэг иймэрхүү юмнууд тэгээд шааш яриад байвал айгуул хэдэн өдөр ч ярмаар олон ажлууд одоо community зориулаад хийгдчихсэн юм уу хийгдэж байгаа бах. Энэ сэтгүүл сонирм одоо үргэлжлүүлээ явж ирсэн болох сонирхолтой тий. Тийм байна. Харж байгаагүй. Яг хөө тэрийг ингээд бүгдээрээ бас өргөжлүүлээд ингээд цахим хэлбэртэй подкаст болгоод бас явж болно шүү дээ. Бидний одоо хийх гээд байгаа зүйлийг л яг өмнө хийжсэн санагдчихсан тий. Тэгээд таны хийж байгаа одоо ингээд төслүүд ингээд дандаа юм гоё оюунлаг зүйлүүд байгаа юм л та. Таны хэлж байгаа нөгөө Америкт ингээд жижигхэн болгоод авчирсан гэж хэлж байгаа боловч таны ярьж байгаа зүйлийг сонсоход бол үнэхээр одоо жижигхэн хөлбөрн гэж хэлэхээргүй тийм гоё зүйлүүдийг хийж гэн. Тэгээд та энэ одоо төслөө те энэ тэтгэлэг одоо гэдэг Монголд хэрэгжүүлж байсан санаанаас аваад ингээд үргэлжлүүлсэн гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр Монголд хэрэгжүүлж явахдаа ч тэр Америкт үргэлжлүүлээд хэрэгжүүлж явахдаа ч тэр яг одоо энэ хойч үе залуучуудаа одоо ингээд рол модель болохыг ингээд хэлж ингээд тэр хүүхдүүдийг уулзуулж нэтворкинг хийдэг гэж хэлж штэ. Тэгэхээр та нар бас одоо анх ингээд энэ санаагаа олж явахдаа ч юм уу те магадгүй ингээд гадаад руу сураад анх ингээд явж байхдаа ч юм уу ийм зүйл байгаасаа гэж хүсчихсэн болохоор хийж эхэлсэн үү? Анх тэр санаа яаж гарч ирвэ? Одоо энэ залуучуудыгаа яаж ингэж өвлөж авч яваасаа гэж хүсэж байна вэ? Ер нь сонирхолтой асуулт байна. Тэгээд яг асуулт асууж байгаа хооронд ч бас айгүй олон юм бодогдоод юу боллоо яалаа гэдэг зөндөө юм бас эргээд санагдчихээн. Тэгээд яг анх яаж гарч ирсэн бэ гэвэл тэр нэг тийм одоо яг чиний хэлснээр нөгөө нэг баахгүй юм үгүүлээд тийм ингээсээд энэ хаана байна гэдэг тэр бол нэлээд гол төлхөр болсон. Тэгээд тэн дээрээ нэмэгдээд яг нэг хүний ч юм уу нэг 2 3 хүний хүссэн хүслээр биш. Одоо энд нэг Америкт чинь нэлээд хэрэгэж байна крауд фандинг гэх тэрнтэй адилхан яг л тухайн цаг мөчид одоо яг л Монголоосоо сурах гад ирсэн хүмүүс тэгээд зүгээр сурах гад ирчихэж байгаа биш тэр үе чинь бас нэлээд тодорхой шалгуур давж ээж уралдаж ээж сургуульд эсэж орж ирсэн оюутнууд тэгэхээр чинь одоо би юу гэж хэлэх чинь тухайн мөчтөө Монголдо бас яг тэр цаг үедээ одоо юу гэдэг юм нэлээд тэргүүлэх залуучууд сургуульд сурахаар ирж исэн байсан байна. Тэгээ 20 эжтэй 30 хүрээгүүд хүмүүс тэгэхээр тэдний ийм ориглон хөсөл одоо чиний саяхан хэлдэг нь рол модель гэдэг чинь бид нар одоо ингээд пайнерууд байна төрүүлж одоо барууны ертөнцид гарч ирж байна. Тэгэхээр одоо бид нар ингээ рол модель болох хэрэгтэй гэсэн тийм романтик сэтгэлгээ амар их байсан. Тэгэхээр нэг талаас санаа их гарна нөгөө талаас бас ингээд яг болж бүтэхгүй юмнууд бас маш их гарна. Тэгээд яг тэр рол модель гэдэг дээр толгуурлаа ярихад яг одоо ингээд би саяын бодож ирсэн юм ингээд залуу байхад амар их тэгж боддог гэсэн. Ингээд хамгийн шилдэг нь байх юмсан бусдад ингээ гоё харагддаг яг дагуулдаг гэдэг. Тэгээд яг жинхэнэ амьдрал дээр бол тэр рол модель байх гэдэг чинь бол үнэхээр романтик болохоос тийм амархан зүгээр одоо төрүүлэл хамгийн лаг нь байгаад байх ерөөсөө тийм боломж баг байхгүй.
нэг тухайн хүнд бол яг хөө зүгээр мэдээж байгаа л да бид нэг гэдэг юу гэдэг. Одоо чинь би технологийн салбарын юм чинь технологийн салбараар жишээлх юм бол одоо өнөө зөвхт Марк Зукерберг ч байдаг юм уу эсвэл Билл Гейтс ч байдаг юм уу тэд нар бол яхахгүй тасраад гарсан тий. Тэгэхээр тэр хүмүүс болохоор бол хэдэн биллион хүндээс гарч ирсэн хүмүүс. Тийм тохиолдолтой. Тэгэхээр бид нар бол заавал тэрүүгээр нь одоо тийм биллион дундаас гарч ирснээр рол модель хийх биш ингээд монголчууд одоо юу гэдгийг 2 сая хүн одоо 3 сая гарч ийн тий. Энэ хүмүүс дундаа одоо 15 хүн гэдэг юм уу 100 хүн байдаг юм. Энэ хүмүүс хоорондоо сайн коллаборашн хийгээд тэгээд тал бүрээсээ гоё айдиа гарч ирээд ойлголцоод явах юм бол одоо ганц рол моделс хамаагүй л хүчтэй гэж сандаг. Одоо өөрөөр хэлбэл коллаборашн хамтарч ажиллах тэгээд дээр нь одоо community-гаараа гэж тайлбарлах шиг байна. Яг бол нэг хүн ганцаараа энийг хийгээд явахаар магадгүй хол явж болох ч гэсэн if team үр өгөөж spread одоо түгээлд хийж чадахгүй. Гэтэл та одоо ингээд гоё community-г ингээд үүсгэн байгуулад түүнийг хөгжүүлээд явж ийн гэхээр олон хүнээр дамжуулаад тэр өртөөлөх үйл ажиллагаагаа илүү юм дэлгэр хий гэсэн бодлоос одоо нэг хүн биш бид нар хамтаараа хийя гэдэг тэр санаа гарч ирсэн үү? Тий. Ер нь бол тэгээд яг бас яг чиний сая ярьж байгааг жоохон тодруулахад яг бас яг ингээд одоо энд яриад сууж байгаа хүн ганц хүн байгаа болохоос яг хийж байгаа юм бол ерөөсөө яг одоо би ингээ гэсэн зүйл гардаггүй ганц хүн байдаггүй үргэлж ингээ дандаа тим ворк болж идэг тий. Олон хүний санаанаас гарч иж юм хийгч идэг. Тэгээ тэр олон хүнийг үргэлж цогтон байлгаж ийн гэдэг амар амаргүй байдаг. Тэгэхээр тэр тим ингээ задарчих юм бол тэр прожект одоо цаашаа амжилттай явах ч юм уу эсвэл ингээ үргэлжлэхэд хэцүү болдог тий. Тэгэхээр нэг хүн байсан бол нэг хүн яаж хийж байгаа л тэгэл нэг болгоол амжилттайгаар дуусгахыг хичээгээл тэгэл ажилласаар гал болох л бах тий. Тэгтэл олон хүнийг ингэж үргэлж хамттан тэгээ дээр нь одоо юу гэдгийг хүн болгон өөрсдийн амьдралтай өөрсдийн ажилтай цаг завтай тэгээ ялангуяа одоо эхэндээ бүх юм гоё явж байгаагийн шалтгаан нь одоо нэгдүгээр бид нар хэлжсэн тий залуу хүний романтик сэтгэлгээ байна тий. Хоёрдугаар залуу байх тэр цаг зав арай ихтэй байдаг. Юун тэр гэр бүл, юун тэр одоо өөрийн хийж байгаа ажил тэрнээс илүү гарсан цаг зав ихтэй болохоор ингээд тэгээд дээр нь сайхан ойлголцсон хамт олон бүрдэх юм бол ингээд юм гоё хүчтэй явж идэг. Тэгтэл юу амьдралчин зулгаагаад мөнгө хэрэгтэй болоод бас нэг ахуй амьдралаа бодоод унаа машин гэр орон гээд өөр ширэнд ороод эхлэхэр чинь цалинтай ажиллаа илүүтэй төрхөө бодно. Нэг талаас нөгөө талаас бас эсвэл угаасаа нэг өөрийнхөө мэрэгжлийнхээ ажилд бас карьер хөөцөлтөд бас нэг амжилт юмд хүрэхийг хичээгээд ингээд татах нөгөө цаг завыг баг болгоод эхлэхэр чинь тэрнээс шалтгаалаад одоо тэр миний түрүүн хэлээд байгаа рол модель байна гэдэг чинь амар хэцүү гэдэг санаа гарч ирж байгаа. Зөв. Тэгэхээр та бас ингээд айгүй олон постууд дээр яг хэлсэн байсан шүү дээ. Амин зуулгаад залгуулдаг ажил маань бас байгаа. За тэгээ тэрнийхээ хажуугаар бас энэ community руугаа чиглэсэн ажиллаа яг юм одоо сэтгэлээ зориулалтаа гаргаж ингэж хүмүүс хийдэг. Тэгэхээр энэ яг төрийн бус байгууллага те ашигын төлөө бус байгууллага одоо ажилуулж явж байгаа бас жагдаг ахта мөн бүх Монгол community-д байгаа энэ хүмүүстэй бас подкастаараа дамжуулаад талархал илэрхийлье. Та нар минь бүх ажлынхаа хажуугаар тэрүүрийгээ дандаа ингээд цагаа зохицуулж ингээд авч явдаг учраас маш их баярлалаа гэж хэлье. Багийнхандаа ч бас баярлалаа гэж хэлье. Яг саяны жагдаг ахын ярьж байгаа зүйлийг сонсож байхад бас манай багийнханд аягүй ингээд нөлөөлж хэлж байгаа юм шиг тийм сэтгэл төрлөө те. Ийм хүмүүс ингээд цуглаад тэрийгээ аваад явна гэдэг чинь бас их юм ажил байдгийг шүү гэд хэлж байгаа нь ингээд айгүй гоё санагдлаа. Шууд тусгаж явж байна тий. Тийм шууд ингээд өөрсөн дээрээ яг тусгаж авч байна. Тэгэхээр за түрүүн таны ингээд ярьснаас өргөжлүүлээд ингээд одоо түүчээлж байгаа залуучууд маань тий барууны нийгэм лөө за одоо ингээд гадаад улс орнууд руу ингээд шалгараад ингээд сураад ингээд явж исэн тэр бүхэн маань биднэрт бас ингээд айгүй тийм хүчтэй нөлөөлж исэн гэж та ярьж байна. Тэгэхээр таны амьдрал абрууд хаанаас эхэлвэ? Хизээ та Монголоо орхиод гараад энэ аялал чинь танд яаж эхэлвэ? Энэ талаараа хуваалцаач. Америкт ирсэн түүхээсээ. Тийм, Америкт үү. Тийм, Америкт ирсэн гэвэл бас сонирхолтой. Ерөнхийдөө бүр абрууд гэх юм бол тэгээд одоо яг хөө заавал Монголоос яваад гадаад явж байгаа ш зүгээр амьдрал нь абрууд өөрөө хаанаас гисэн гол төрх үеэсээ ирсэн баг л та. Өөрөө ч мэдхгүйгээр юу ч болж ирсэн те. Тэгээд ингээд хөөхд болж хүмүүжэл одоо манайхан нэг хүн болох хэрэгтэй гэж яриад байгаа ш тий.
эхлээд одоо юу гэдэг юм одоо бараг л хитрэл одоо ер нь сайн тоо бодсорхоос өмнө эхлээд сайн хүн болчих хэрэгтэй эднэргээл тий хүн болохыг эхлээд сурахгүйгээр хоосон академик юм сургаад буруу хүн төрүүлж нэднэр гээд би бол personally бол тэрний жоохон эсрэг байдаг. Тэр хүн болох процесс гэдэг чинь амар урт удаан хугацааны байхгүй юу? Одоо нэлээд олон гоё юм судалгаанууд Нью-Йорк Таймс сонинд гараад ингээд мэрэгжлийн хүмүүсийн ингээд ярилцж байгаа юм дээр хүн ер нь хизээ насан турш ер нь доктортой боддог болдгийм бэ гэдэг тийм хугацааг одоо юу гэдэг 18 нас төрөөд насан турна гэж Монголд ярьдаг шүү дээ тий. Тэгэл хүн болчихж байгаа юм шиг тий. Тэгтэл одоо Америкт юу гэдэг 21 хүрээл одоо эдалт болж ингэж тооцож байгаа. Одоо архитарс авах ч юм уу тий. Эрэгтэй болж эхэлж байгаа тий. Тэгэл бид нар одоо юу гэдэг энэ тинейжэд авал хүүхдний хүн болно доо эднэр гэлтэй. Тэгтэл тэр нас хэд гэж одоо хамгийн сүүлд дэмэж нэг тий 2-3 7 хоногийн өмнө би уншсан юм л да. Тэгээ тэр хизээ гарсан судалгаа юм мэдгүй. Гэтэ тэр нас хэд гэж санаж таяр таах гэдэг үстэй. За нилээн дэшээ хаа. Би бол 42. Зин нэмэгдсэн л ах гэж бодож байна. Үнэхээр тэгэхээр монголчуудын нэг яриад байдаг нэг 60 хүрж ухаараа тэгээд чат хийждэг гэдэг. Тэгээ монголчууд бол 60 гэдэг тоо гаргаж ийсэн бол зүгээр. Одоо яг scientifically шинжлэх ухаанаар одоо гарч байгаа тоо нь бол тэгээд 42 хүрч иж хүний бодол яг доктортой сууршилтай болоод азааж мазааж янз бүрийн рискийн хөдөлгөөнийг нь банхолдог ч юм уу гэдэг. Ер нь зөв хүн болж төлөвшөх нас. Тэр байж идэл бид нар 5 настай хүүхдийг зөв хүн болгочоо дараагаар нь тоо заана гэх юм бол одоо 42 хүрж иж математик сурах юм ба. Тэр өнцгөөс нь би эхлээд ингээд за тэр хүн болох гэдэг үнэхээр чухал ойлголт. Зөв хүн болох хэрэгтэй, зөв хүмүүжлтэй байх хэрэгтэй, бас эх орно гэж боддог байх хэрэгтэй. Гэтэ тэрийг тэгж зааж өгч төлөвшүүл сургаад байдаг биш. Ерөөсө босод юмыг одоо тэр академик босод хичээлүүдээ одоо юу гэдэг бид нэг жоохон багт чинь 4-р ангид төмөн бөц гэдэг хичээл үздэг л шүү дээ 3-4-р ангид. Тэгтэл тэр төмөн бөц гэдэг хичээл чи юу юм гэхээр тэр хүүхдийг явуулж байгальд нь улам ойртуулж байгаль руу хөргөж өгч тэгээд тэрэн цааш яаж юм гэхээр тэрийг хүн болгож хүмүүжүүлж өгч байгаа болохоос шил нэг түүх үзээд юм уу одоо ингээд заавал сургаж агаад монгол хүн болох хэрэгтэй биш. Яхаарахгүй тэр цаг тухайн үедээ үзэх ёстой математикаа үзэж явах хэрэгтэй. Байгалийн нийгмийн шинжлэх ухаанаа үзэж явах хэрэгтэй. Тэр болгоны суурин дээр хүн болох процесс явагдана гэхээс шил хүн болчоод эрдэмийг сайн сурна гэж бол нэг би сайн санддаг юм. Тэгээд тэр за асуултнаас хазаагаад хамаагүй өөр хүн яриад явах шиг боллоо тий. Зүгээр сонирхолтой байна. Ер нь бол энэ ч гэсэн үргэлжлээд яг энэ монгол хүний хүн байх, монгол хүн байх ч гэдэг юм тий. Гадаадд монгол хүн байх гэдэг асуултууд бас ирж яваа. Тийм шүү дээ. Ер нь бол тэгээд одоо юу гэдэг юм монгол хүн хин юм бэ гэж байнга дандаа ярьж байдаг. Би чинь өөрөөр жишээлх юм бол би өөрөө ч гэсэн боожлаа тэгээд би одоо хизээ монгол хүн гэдгээ мэдэрсэн байх юм уу одоо юу гэдэг эсвэл монгол хүн ямар байх хэрэгтэй юм бэ гэж хизээ бодож эхэлсэн юм бэ гэдэг ингээд санахаар ер нь бол ингээд гадаад байж хат Монголд байснаасаа илүүтэйгээр бодсон юм байлаа. Тэгээд тэр нь яг хувь хүнээсээ гадна тухайн цаг үетэй бас цаг үеийн үйл явдалтай нэлээд холбоотой л да. Одоо миний хүүхэд нас тэгээд одоо юу гэдэг хүн болж хүмүүс болох хүртэлгүй нас маань бүгдээрээ одоо өнөө цагаар бол нэг социализмын үед өнгөрсөн тий. Тэгэхээр тэр үед чинь бол одооны байж байгаа байдлаас хамаагүй өөр ойлголтууд байсан. Нийгмийн уур амьсгал тэгээд одоо юу гэдгийг би хинбэ гэж бодох бодол нь хүртэл ингээд өнөө цагаас өөр байсан болохоор тэр жоохон нөлөөлөд тэгээд магадгүй гадаад гарангуудаа гинт амар монголч болж хувирсан байж магадгүй баг. Тэрнээс тэр хүүхэд байхдаа бол одоо юу гэдгийг Монгол хамгийн лаг нь байх хэвээр биднээс лаг ус болох хэвээр гэсэн бодол тийм зүйл ер нь нэг байгаагүй. Хүн болго өөр байх л та зарим нь хар багасаа Монголын хөдлөө зүтгэсэн байж магадгүй. Тийм шүү. Өөртөө хүн бүхэн өөр гэдэг чинь үнэхээр яг санал нийлж байна. Тэгэхээр та Америкт анх ингээд ирээд одоо таны Америкийг харж байгаа өнцөг тэгээд анх ирж байхдаа Америкийг харж байсан өнцөг хоёрын хооронд ялгаа байна уу? Яаж өөрчлөгдөж байна? Та бас хэлж штэ бага насаа ингээд коммунизмын үед өөрчлөгдсөн. Тэр үед бүгдийг ингээд өөрөөр хардаг байсан гэх тээ. Бүр ингээд өөрөөр бодож сэтгэдэг байсан. Нийгэм өөр байсан. Тэгээд ингээд баруун руу гараад ингээд Америкт ирээд гэсэн чинь Америк ямар байсан бэ? Таны нүдээр. Ер нь одоо яг тэр момент тухайн үедээ бол ер нь одоо миний төсөөлж ирсэн ертөнцөөс шал өөр байсан. Тэр бол зөвхөн надад ч биш тэр үед ирж ирсэн бүх хүмүүс бүгдээр нь тийм байсан баг.
Тэрнтэй яг адилханаар яг өнөөдөр жишээ нь Америкт ирж байгаа 20 хэдтэй залууд Монголоос ийш тийшээ гарч үзээгүй яваагүй 20 хэдтэй залуу өнөөдөр Америкт ирэх юм бол бас л тэр хүний төсөлөөс шал өөр Америк ухтаж байгаа. Тийм. Тэгэхээр Америк бол одоо ер нь миний сая хэлж байгаа санаа юм хэ. Одоо ирж байгаа залуу тэр 99 онд ирж байгаа залуу хоёрт яг адилхан шал өөр Америк төсөөлөөс нь шал өөр Америк ухтаж байгаа. Тэр утгаар нь харах юм бол Америк адилхан ч байгаа юм шиг тийм. Нөгөө өнцгтээ бол энэ хугацаанд Америкт амьдарч байхад бол Америк өөрөө бас амар их өөрчлөгдөж байгаа. Айгүй олон асуудал, нийгмийн асуудлууд нь тэгээд эдийн засгийн асуудлууд өргөлж ирнэ. Ер нь угаасаа Америк гэлтгүүгээр дэлхийд даяар хүний амьдрал өөрөө өргөлж өөрчлөгдөж идэг. Тэгээд над нэг юм сонин философи гэх юм ойлголт байдаг л да. Гэтэ над биш ер нь олон хүнд байдаг бах. Тэгээд энэ бид нар нэг захин мөртөө бас нэг Лондонд нэг лекц зохион байгуулад би нэг яриа хийжсэн. Тэгээ тэн дээрээ би ингээд өөрчлөгдөхгүйгээр өөрчлөгдөх гэдэг сэдвээр яриа хийжсэн. Намайг болон технологийн талаар ярьж өгөөрэй гэсэн. Тэгээд технологийн талаар юу ярих хэвээр юм гэсэн чинь чи яг технологийн үе юм чинь тэгээд бас тэр үед чинь би Америкт чинь нэг 10 хэдэн жил бас ажилласан. Тэгээд чи технологийн одоо 10 хэдэн жилдээ юу хийсэн технологийнхаа талаар ярихгүй. Танай салбарын одоо IT-ийн технологи, мэдээллийн технологи чинь өдрөөс өдөр цагаас цагт өөрчлөгдөж байгаа ийм технологи. Тэгээд чи тэрийг ярихгүй гэдэг. Тэгээ би амар их өөрчлөлтийн тухай ярих юм байна гэдэг. Яг тэр одоо бас цаг хугацааны хувьд нэг Обама ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөж явах үедээ яг таарч байгаа. Тэгээ тэр үед Америкт change гэдэг үг амар модны байсан. Тийм. Обама ерөнхийлөгч анх гарч ирсэн үг нь тэр шүү дээ. Change өөрчлөлт чинь гэдэг. Америкийг өөрчлөн гэж гарч ирсэн. Гэтэ яг юу нь өөрчлөгдсөн гэдгийг одоо сайн мэдгүй. Тэгэхээр тэр change гэдэг үгийг би одоо бас өөрийнхөө ярианд тусгаад тэгээд угаасаа технологи тийм хурдан хөргөж өөрчлөж байгаа юм чинь. Тэгээ яриагаа бэлдээд ингээд сууж байгаа. Яг яасан чи үнээр ихтэй амар change болоод байгаа мөртлөө юу ч өөрчлөгдөг байдаг. Өөрчлөгдөг юу ч өөрчлөгдөг байдаг. Тэгээд чанартай юу ч өөрчлөгдөхгүй. Тийм. Тэгэхээр тэрийг одоо тайлбарлах гэдэг би ингээд бодож исэн чинь хүмүүс бүгд хичээлээр үздэг гэсэн баг. Бид нар намайг 10 жил сурж байхад манай сургуулийн захирал гомсрон багш биднэрт философи хичээл ордог байсан. Тэгээд бүх ангийнхныг бүгдээрингийн нэг том хурлын зааланд оруулж агаад одоо их сургуулийн коллежийн лекц шиг орж байгаа. Тэр нь тэгээд нэг талаасаа бол биднийг их сургуульд коллеж сурахад бэлдэж гин гэсэн үг. Тэгээд нөгөө талаасаа лекц уншиж үзүүлээд тэгээд босд өөр хичээлүүд чинь ангиангдаа сууж хийдэг шүү дээ. Тэрнээс шал өөрөөр тэгээд дээр нь философи хичээл орохоор ингээд ихэндээ амар сонирхолтой санагдаа. Тэгээд дээр нь захирал багш орж ирэхээр чинь ингээд ер нь том намын дарга ч юм уу захирал багш чи хөргөлж ингээд номын юм заадаг шүү дээ. Тэгтэл манай философи хичээл тэгж явдаг. Айгу сонирхолтой байдаг гэсэн. Тэгээд дээр нь тэн дээр үзэж байгаа юм нэг одоо ингээд угаасаа тэр биднэрт зааж байгаа одоо тэр цаанаасаа байж байгаа марксист онол дээр нь бичээстэй одоо политик экономик гэдэг дараа нь оюутан багтаач үзчихсэн. Юмны хөгжил яадаг гэхээр юм спираль маягаар явдаг. Тэгэл эргээл байран дээр ирдэг. Яг л тэр адилхан байдаг. Гэтэ яг ялгаатай нь юу юм гэхээр ингээд дээрээс нь харах юм бол чинь спираль чинь дугуй болчин тийм эргэлдээл идэг. Хүний амьдрал нэг тойргоор л эргэлдээл идэг. Тэгээд 3D болгоод ингээ харах юм бол жоохон арай дээр чигт ингээ тий пүрш шиг спираль гэж пүрш ингээ тий дээшлээд ингээ ер нь юм бол ингээ дээшлээд ингээ явж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр одоо бодол тэр хичээл сонирхолтой гоё болдог байснаас юм уу санаа нь ингээ тод үлдчихдэг. Тэгээд тэр бас ингээ бодогдод өө тийм юм биш та угаасаа энэ чинь нээлт хийгээд байгаа биш. Заалгаж исэн юм биш тэ. Тэгэхээр өөрчлөгдөд буцаад байрандаа хүрээд ирдэг. Тэгэхээр яг тэр өөрчлөлт гэдэг яаж явагдах вэ? Надад яг тэгж спираль гэдэг төсөөл гэдэг. Тэгээд ярьж ирсэн. Тэгээд би нэг 2-7 өдрийн өмнө манай баг охин оюутан. Тэгээд хичээлийнхаа намрын амралтаараа гэртээ ирж яхад нь би бас тэнд ажиллаар явж байгаа бүтээр цаг онгоцоор нисэх тохиолдол гараад тэгээд онгоцонд баахан юм яриа явжсэн чинь надаа яг ингээд энэ амьдрал гэдэг чинь амар сони юм байна те ааваа. Ер нь энэ спираль шиг юм ингэж явагддаг юм байна те гэд. Тэг өөрөө яасан. Аав нь яг тэгж боддог шүү дээ. Тэгээд амар санаа нийлжсэн. Тэгээд тэр бас одоо юу гэдэг юм миний сая одоо яриад байгаа юм ингээд надад өөртөө л ингээд баталгаажуулж гисэн те. Надаас ямар ч хамааралгүйгээр хүн бас яг тэгж бодоод тэгж гарч иж ихээр за би ер нь зөв бодоодсэн юм. Зөв замд байсан юм байна те. Манай young generation ирээдүйн маань яг л адилхан тэрийг л мөрөөдөж юм уу тэрийг л ярьж хийж байгаа юм гэсэн бодол төрж ирсэн.
Тэгэхээр түрүүн бид нар бас яриандаа дурдсан шүү дээ нөгөө одоо орчин цагийн монголчууд бол ирээд одоо 20-30 жилч болж гинөө те иймэрхүү цаг хугацаатай явж гин гэж тэгж гин. Тэгэхээр бид нэр энэ цаг үе дээр одоо бүгд ингээд өөр өөр юм шиг боловч одоо эхний ирж байгаа одоо цагаач те иммигрант гэж яриад байгаа энэ хүмүүс маань нэгэн ижил зүйлийг л ер нь туулаад яваад байгаа. Насан ч байна уу, хүүсэн ч байна уу, цаг үеийн ч байна уу, хэдий өөр ирсэн юм шиг боловч таны хэлдгээр яг одоо 99 онд ирсэн нэг монгол хүн эсвэл одоо 2024 онд ч юм уу ирж байгаа нэг монгол хүн ингээл Америкийг харахад төсөөллөөс нь шал өөр байгаа гэдгээрээ Америк ижилхэн байж болох юм а гэж хэлж штэ. Тэрнтэй адилхан яг ингээд нэг зүйлийг ингээд туулаад нэг зүйлийг үзээд нэг бэрхшээлийг эсвэл нэг ингээд баяр гунигч гэдэг юм ингээд туулаад явж байгаа. Тэгэхээр энэ одоо иммигрант одоо цагаач юм нэгдүгээр үеийн хоёрдугаар үеийн юм байгаа хүмүүст одоо ямар зан чанар те ямар одоо тэмүүлэл одоо чадварууд байвал танд илүү төхөм те тасан зохицоход Америкт амьдрахад нэг хөл гараа авчраа олчондоо гэдэг тийм чадварууд эсвэл тийм одоо сэтгэлгээ тийм юу байвал танд илүү төхөм байсан бэ гэж та бодож байна. Эсвэл танд тулгарсан одоо бэрхшээлтэй асуудлыг ч юм уу те би ингээд нэг давж гарахад надад нэг юм төхөм байсан гэдэг талаасаа хэрвээ ярих юм бол тэдгүр зүйлс танд юу гэж болох вэ? Тийм сонирхолтой хариулах бас нэлээд хэцүү асуулт байна. Бодоод байвал ер нь бас олон юм санаанд орох бах. Гэхдээ яг монголчууд угаасаа одоо ярьдаг ч дандаа тийм бидний нүүдэлчин гаралтай хүмүүс тэгээд нүүдэлчин хүмүүсийн гол онцлог гэх юм уу гол чадвар нь юу гэдэг вэ гэхээр хаанч очисон дасан зохицох чадвар сайтай өндөртэй байдаг. Инстинкт тэр нь одоо монголчууд угаасаа цаанаасаа заяатсан байдаг гэд тэгж ярьдаг. Тэр одоо дасан зохицох чадвар үнэхээр монголчуудын хувьд нэг талаас бол амар өндөр байдаг. Тэр ярьж байгаа зүйл бол үнэн. Нөгөө талаас тэр бол одоо жишээ нь юу гэдгийг зөвхөн Америк гэхгүй хаач очисон соёлын тэгээд үзэл бодлын ялгаатай ямар ч газар очисон тэр монгол хүн одоо тэндээ дасан зохицох чадвар өндөртэй амархан адаптац хийгдээд бүр хувраад тэр газар нутгийн юм болчихгүй мөртлөө тэнд зохицоод тэгээд тэр чадвар нэлээд чухал санагддаг. Тэгээд дээр нь тийм риск тейкинг гэж хэлдэг шүү дээ. Монголоор одоо эрсдэл үүрэх чадвар монголчуудын хувьд бас нэлээд өндөр юм уу гэж сандаг. Тэгээд одоо монголчууд ч зүгээр нэг сууж байгаа л ямар ч тооцоолгоор нь гараад тавьчихдаг. За үзье яад ингээл тэр бол маш өндөр риск тейкинг чадвар. Тэгээд би өөрөө персоналын өөрийнхөө хувь хүний хувьд би өөрийгөө тийм риск тейкинг талдаа одоо нэлээд дуртай ер нь риск тейк хийдэг гэж сандаг. Гэхдээ миний хийж байгаа риск яадаг гэхээр зүгээр л сая шиг за зүгээр гараа явчих гэд харанхуй тийм риск ер нь амьдралдаа маш цөөхөн хийсэн баг. Ер нь хийж үзээгүй гэж л хэлэхгүй. Гэхдээ ихэнх риск яадаг гэхээр үнэ эрэхтэй хизээ риск тейк хийдэг гэхээр урьдчилсан бэлтгэлтэй риск гэх юм уу, дээрслэх юм уу. Тэр эрсдлээ тооцоолоод үнэхээр хэцүү мүү, болох юм уу, болохгүй мүү. Тэгээд ингээд одоо ямар нэгэн шийдэл төрхийн тулд юм уу, ямар нэгэн зүйл хийхин тулд ингээд тал талаас нь тооцоолж бодож байгаад бүх одоо опшн бүгдийг гаргаж чадахгүй мэхэд тухайн моментд байж болох опшнуудаа гаргаад тэрнийхээ хамгийн оптимал нэгийг сонгож аваад тэрүүгээр шийдвэрээ гаргаад амьдралаа цааш нь явуулна тий. Тэгтэл заримдаа яа харахгүй одоо оптималын шийдэл нь олдохгүй байдаг ч юм уу эсвэл equal төстэй аль нь ч болчмоор ч юм уу. Тим үед бол за яах хэрэгтэй риск тейк одоо аль нэгийг сонгох хэрэгтэй юм те. Тэр чинь л одоо тэрийгэ тооцоолж үзээ. За энэ замаар нэгэ явчихад алдагдах юм нь юу байгаа юм. Эрсдэл нь юу байгаа ингээд за иймэрхүү юмыг алдчихад бол зүгээр гээд амархан жижигхэн юм байж болно. Эсвэл үнэхээр за хайрн л юм да. Гэхдээ одоо яах вэ? Энийг хийхээс гаргалга гэд тэр момент л яг риск тейкинг гэдэг ойлголт надад яг персонал гарч ирдэг. Тэгээд тийм үед ихтэй айгүй олон байдаг. Одоо ажил амьдрал одоо ажлаа солих уу эсвэл одоо нүүх хүүч гэдэг юм уу гэдэг. Миний бас энэ дараагийн асуулттай айгүй гоё шууд ингээд өөрөө холбогдоод ороод ирлээ. Энэ болохоор та яг ингээд альва шийдвэрийг гаргахын тулд та ер нь ямар
нөхцөл байдлууд те факторуудыг ингээд үнэлж үзээд тэр шийдвэр гаргах процесс чинь ер нь ямар байдаг вэ гэдэг асуулт байсан. Тэгэхээр та баг ингээд ярьчлаа. Яг тэгвэл би таныг бас бодож байна. Яг тэгвэл та чинь тооцооллын шинжилгээ ухааны хүн байж ер нь харанхуй дайрна гэж бол байхгүй бах. Хамгийн өндөр магадлалыг тооцож ижил тэндээс яг тэр шийдвэр гаргалтын төвшний яг тэр point дээр очиж энэ арай одоо хамгийн магадлал өндөртэй байна гэж таныг шийддэг болов гэж бодоод би тэр асуултыг бэлдсэн байсан байхгүй юу. Чи бас таны мэрэгжилтэй ч гэсэн мэдээж маш их холбоотой тархич нь тэгж ажиллаж байгаа ах гэж би ер нь бодсон байхгүй юу. Чи ер нь бас л сонирхолтой point байна те. Тэгээд яг одоо ингээ ярихад айгүй амархан байгаа нэ амар их тооцоол хийж байгаа. Риск одоо риск тек гэсэн шийдвэр гаргадаг гэдэг. Яг жинхэнэ амьдрал дээр бол тэр хийж байгаа тооцоог магадгүй 1 минут тийм үү 3 минутанд чийж магадгүй эсвэл бүр 3 жил бодоод судлаад юм ингээд ийсэн ч хийж магадгүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол ийм харилцаа адилгүй баримжаагүй байдаг. Тэгээд дээр нь бас ингээд амар их бүх юм болгоныг ингээд тооцоол бол ингээд наана цааныг нь бодоод нэг бол бас хотлаа тийм цаг ч олдохгүй. Амьдралын утга бас алдчихчин тий. Тэгээд ер нь бол одоо юу гэдгийг одоо тэр риск тейкинг хийж байгаа моментд хүрэхин тулд тийм амар их тооцоолж нарийн бодож магадлал тоолохоос илүүтэй зүгээр амьдралын экспириенс нь илүү хэрэг болдог. Тэгэхээр баг байхдаа одоо залуу юм уу байхдаа одоо жишээ нь 30 жилийн өмнөх жагдаг, 20 жилийн өмнөх жагдаг, 10 жилийн өмнөх жагдаг, одоогийн жагдаг бол надад дандаа өөр жагддаг санагддаг. Нэг талаас нөгөө талаас бол яг л нөгөө л жагдаг хэвэндээ л байж. Би түрүү ярьсан тийм солигдоод байдаг. Юу ч өөрчлөгдөөгүй байдаг. Тэгэхээр эн чинь философи нь өөр амар өөрийгөө үгүйсгэсэн юм шиг сонин юу байгаас тий. Тэгэхээр одоо юм болгоны тийм амар нарийн тооцоолол байхгүй. Тэгээ туршлага хязээ болж байгаа нөхөр ингээд цаг хугацаа явах тусам хүн арай илүү туршлагачж байгаа юм ер нь асуудлыг заавал нарийн тооцоолохгүйгээр шийдвэр амархан гарах боломжтой болчдөг. Нарийн тооцоол магадлал бодоод их хэрэггүй. Одоо юугаар тоглох юм бол хөзөө тоглож явах чинь покер жишээ тоглож байхад бүх магадлалыг ингээд бодоол байвал хүн тоглож чадахгүй шүү дээ. Эсвэл би ер нь шатар тоглох дуртай. Гэхдээ тийм амар мундаг шатарч юм биш. Гэсэн мөртлөө ер нь байнга шатар матар тоглоо. Тэгээд сүүлийн үед ийм төргөн шатарыг одоо маш их тоглож байгаа. Тэрний 3 минутанд 5 минутанд тоглодог близ шатар гэдэг. Тэр үед бол одоо яг л би амьдралынхаа тийм близ шатартай л өөрийнхөө амьдралыг зөөрлөж төсөөлөх амар дуртай. Дуртай гэж биш. Ер нь надад тэгж санагддаг. Тэгэл олон шатрын чинь яг тэр онлоор нь юм уу амар тактиктайгаар, стратегтайгаар бодож тоглож явах хэрэгтэй байтал. Яг близ шатар дээр тэгж бодож явах цаг байхгүй шүү дээ. Цаг чинь доосоо хожигдчихна. Хурдан нь буруу нь бас алдаад хожигдчихна. Тэгэхээр зөв нүүх хэрэгтэй. Хурдан нүүх. Зөв шийдвэрийг хурдан гаргах юм байна тий. Тэгэхээр яг л миний амьдрал яг тэгж надад санагддаг. Тий. Одоо Жагдаг ах маань одоо би л мэдэн тий. Угаасаа хамт үйлчилсэн тий. Жагдаг ах маань одоо ажил карьер мэржлийн хувьд та одоо манай хүчтэй мэдэхгүй бах. Тэр талаараа та одоо яриач бид нар энэ асуултыг асуух хэрэгтэй. Тийм би өөрийнхөө ажил карьерийг ярих юм бол бас дахиад амар удаан тийм болох байх. Ер нь бол тэрүүн нэг про таанаас ихэлсэн гээл тий. Тэрнтэй холбож хэлэх юм бол одоо би Оросд оюутан бол одоо тухайн үед зөвлөлт холбоот ус гэж байсан. Зөвлөлт холбоот усад оюутан болж явсан. Тэгээд IT-гаар сурсан. Тэгээд намаас төгсгöd нөгөө зөвлөлт маань алга болоод. Яг солигдох үед юм шүү дээ. Тэгэхээр би зөвлөлтөд оюутан болж яваад төгсгөдөө Орос улсаас төгсөж ирж ирсэн Монголд. Тэгээд тэрнийхээ дараагаар RDX сонд 3 жил ажилласан. Тэгээд дараагаар нэг хувийн компани байгуулад бас нэг 3 жил ажилласан. Тэгээд Америкт ирээд Америкт хамгийн анх ирэхдээ бол бас хөгжилтэй ер нь бол би нэг хамгийн ихтэй 3 сар болно л гэсэн бодолтойгоор ирж ирсэн. Тэгээд тэр 3 сар маань одоо хүртэл дуусаагүй байгаа юм. Тий. Тэгээд яг мэрэгжлийнхаа салбарын хувьд бол ер нь айгүй олон зүйлийн одоо пионер гэж ярьдагтэй анх удаа бий болоход оролцох тийм хөв тохиолж ирсэн. Тэрийгээр би өөрийгөө айгүй азтай гэж боддог. Монголд ажиллаж явах үед би хамгийн анх удаа одоо энэ өдөр тутмын сонин хэвлэлийг компьютерж болох тийм ажилд одоо зохион байгуулж хийсэн. Тэгээд тэр бол миний одоо амьдралдаа хамгийн proud байдаг момент. Тэгээд би одоо технологи дандаа сурч ирсэн. Хүүхэд байхдаа ер нь тооны хичээлд их дуртай. Түүх мөнх монгол хэлний хичээл эднэрт ер нь дурггүй. Манай багш нар намайг энэ жагдгийг яая да гэдэг байсан. Тэгээд
Тэгтэл би сонинд ажилласнараа сониныг технологичуулсныхаа хажуугаар яг тухайн момент тэр үед ч одоо ардыг сонинч нь Монголын төрийн төв хэвлэлгээд хамаг шилдэг сэтгүүлч, хамаг шилдэг зохиолч нар нэг дор цугласан ажиллаж идэг тийм гоё орчинд орохоор юун тэр нөгөө дургуй түүх, дургуй зохиол биш. Тэрэндээ харин дуртай болдог. Тэр үеэс илүү одоо ингээд нийгмийн шинжлэх ухаанд илүү их дуртай болж ирсэн. Тэр хүмүүсийн нөлөө. Тэгээд дээр нь натаа ингээд яг нэг цаг үеийн нэг тушаалаар ажиллаж ирсэн бэлгүүн аюур зон гэдэг залуучууд. Би одоо залууч гэж байгаа. Тэд нар маань өнөө цагт бол Монголын тэргүүлэгч утга зохиолын салбарынхаа тэргүүлэгч хүмүүс одоо Үзий төгс нар гэдэг Жимбат. Тэд нар бид нар бүгдээрээ яг нэг үеийн нэг дор одоо ажилд орцгооч гэсэн тухайн үедээ ингээд зарим нь Москва, зарим нь Новосибирск төгсөөд сургууль төгсөөд одоо ойролцоо үеийн оюутан цагийн тэгэхээр бие биентэйгээ амархан ойлголцсон тэгээд хамтдаа цуг сураад хамтдаа цуг ингээд дэвшээ явж хат одоо тэгээд миний амьдралын хувьд бол одоо юу юм гэхээр яг тэр нийгмийн амьдралд илүү идэвхтэй болох тийм анхны үйл явцууд тэндээс ингээ эхэлж ирсэн. Тэгээд магадгүй 10 жил тахтаад дургүй байсан нэрчлүүд нь бас дургүй биш байсан. Зөв цаг зав баг зарцуулсан болохоос дуртай л байсан байж магадгүй тэрийг таньж мэдээгүй байсан баг гэж би сандаг. Тэгээд дараагаар нь Монголд ардыг сонинд ажиллаж байгаа дараагаар нь Аргамаг системс гэдэг хувийн компани байгуулахдаа Монголын одоо тухайн цаг үед энэ говь компаниуд биш тий. Говь компаниудыг хамгийн анх компьютерийн сүлжээтэй болгоод бүхэл бүтэн үйлдвэрлэлийн процесс санхүүгийн бүгдээрингийн одоо ийм компьютерийн сүлжээнд дээр суурилсан програм хангамжид оруулж өгч ирсэн. Тэрийг зохион байгуулж хийсэн. Одоогийн бидний мэдэх говь гişмэр үү тий? Тийм, говь гişмэр. Тэгээд ямар хэл одоо ямар одоо технологиор хийжсэн тэр. Тэрийг тухайн үед хийж явах үедээ бол бас хэл мэл технологиор нэлээд өөрчилж ирсэн. Тийм анх эхлэхдээ бол энэ Fox Pro гэдэг програмчлалын хэл байдаг. Fox Pro дээр эхэлж хийж байгаа төгсгөл рүүгээ бол SQL дээр хамаг юм шилжүүлж ирсэн. Тэгээд яг тэр говьтой зэрэгцүүлээд Улаанбаатар зочд буудал, Чингис зочд буудлыг бас бүтэн компьютержуулаад, сүлжээнд оруулаад хамаг нэг бүр агуулгын програмаас эхлүүлээд резервашн хийж байгаа. Тэд нар яг одоо тим юм хийсэн. Тэр Монгол бас байгаагүй бас одоо пайнеринг хийж анх удаа бий болгож ирсэн. Одоо бид нарт амархан багтай энэ баркод шүү дээ тийм. Баркодыг дүд гэдээ уншиж байгаа шүү дээ. Тэр чинь бас Монголд байгаагүй ба тэр баркодыг одоо дэлгүүрт номинд тэгээд идэргээ дэлгүүр байсан, ихтлгүүр Улаанбаатар ихтлгүүр тэрийг одоо миний дэлгүүр эднэр гэдэг бүгдээрэнд нь бас хамгийн анх нэвтрүүлсэн. Тэр ингээл Димитинж явж байгаа л Бээжинд жишээ нь ингээл очиад онгоц чинь ингээд нэг гой каасанд очингууд дүд гэж уншаал тийм. Энийг яагаад Монголд хийж болохгүй юм болоо гэж. Тэгээд ингээд яг контрактаа хийчээд тэгээд дэлгүүрүүдэд систем нэвтрүүлэх болоод тэгээд ингээд чинь манай систем жоохон ингээд удаан ажиллаад бидний зохиож байгаа систем жоохон гацаад тэгээд энэ ер нь яг амьдрал дээр ямар байдаг юм бол гэдэг. Тэгээд ингээд Бээжинд очингуудаа нэг Swik гэдэг дэлгүүр байдаг ус нэг Япон дэлгүүр. Тэр Swik-ийн каасны машины ард нь ингээд хэдэн цагаар зогсдог ус. Яг яаж ийм үү тэр хүмүүс нь каасны хүмүүс яаж уншиж чинь яаж хурдан ажиллаж чинь яагаад гацхгүй нэг юу болж чинь заримдаа тэднээс чинь гацж байгаа анзаар тэгэл хүн гүйж ирэл каасны машин унтраа гараасаа тэр одоо ресет хийж нэгсүү гэлтэй. Тэгээд тэгэхээр тэрнээс нь тэгэж хард судалж байгаа. Одоо бол айгүй амар болсон ба шүү дээ. Интернетлэл ChatGPT-ээс асуугаад тэр чинь дээрээс унших номч байхгүй сэтгүүл мэрэгжлийн хідэн сэтгүүлүүд байна. Тэгэл юмыг тэгэж амьдралаас өөрөө харж сурдаг. Тэгээд дэлгүүрийн одоо каасны машины ард хідэн цагаар зогсож байгаа. Тэрийгээ Монголд очиод за ингэж ажилтг юм биш үү. Ерөөсө тэд нар амар хурдан ингээд урсаад гараа явж илээ. Гацаахгүй лээ. Тэгэхээр манай систем тийм л болох ёстой шүү эднэр гэл. Тэгээд бид нэр тэгж нийлж хийж ингээд явжсэн. Тэгээд дараагаар нь одоо Америкт ирэл бас их олон тийм Монголд байхад чинь нэг одоо интернет хамгийн анх орж ирэхэд чинь бас яг тэр үйл ажиллагаанд оролцож ирсэн. Монголд одоо интернет хүн болгон инкод захирлыг интернет оруулж ирсэн гэж ярьдаг те. Тэр үл үнэхээр үнэн инкод захирал голлох өр гүйцэтгсэн. Гэхдээ мэдээж би эхнээсээ ярианы хахинд ярьжсэнтэй бид нэр үргэлж коллаборашн хийдэг гэдэг. Бид нар коллаборашн гэдэг үгийг баг инкод захирлаас сурч ирсэн. Инкод захирлын ярьдаг юм үргэлж бид нар бүгдээрээ нийлж хийх хэрэгтэй, хамтарч хийх хэрэгтэй гэж ярьдаг хүн. Тэгээд тэр хамтарч нийлж хийж явах хүмүүсийн дотор нь орж явж ирснараа
одоо бас тийм завшаан гарч ирсэн. Гэтэ би шууд удирдлагын дор ажиллаж байгаагүй, Datacom компанид ажиллаж байгаагүй. Тэгээд одоо гадны одоо тухайн үедээ тэр цагт бол гадны экспорт маягаар тэгсэн мөртлөө ингээд хамтарч ажиллаад интернетийг Монголд оруулж ирж байгаад контент талаас нь бол манай ардыг сонин аргамаг компани бол маш их үүрэг гүйцэтгсэн. Тэгээд хүмүүст хөргөж өгөх талаас нь бас маш их үүрэг гүйцэтгсэн. Тэгэхээр тийм учраас бид нар одоо юу гэдэг вэхээр интернетийг Монголд анхлан оруулж ирсэн. Одоо эхний 20 хүн ч гэдэг юм уу, 30 хүн ч гэдэг юм уу, 10 хүн ч гэдэг юм уу. Тэрнийх нь нэг болсноороо бас тэр үйл процесстэй хамт байсан байна тий. Яг ингээд түүхэн үйл явдал шүү дээ. Түүхэн үйл явдал тий. Бүр ингээд нүдэрээ ингээд харж исэн тэр процессыг бүр ингээд мэдэрч исэн ийм тий нүдэрээ харж мэдрэхээс гадна бүр хуруугаа хөдөлгөж тий бэрхшээлүүдийг нь ингээд туулж исэн хамтарч ингээд зохиогаад тэгээд одоо ингээд тэр Datacom компанид ажиллаж байгаа хүмүүс нь манай оюутан багтаа манай өрөөний залуу тэгээд манай эхнэр эдгээр зүг ажиллаж. Тэгээд бид тэднэртэй зүг очиод тэр аквариум гэж нэрлэдэг байсан тэр ийм шилэн битүү өрөө бид нар аквариум гэж нэрлэжсэн. Тэнд нь нойр моргоо цуг хоонж манах явдал зөндөө байдаг байсан. Тэгээд дараагаар нь яг Америкт ирэхийнхээ өмнө Монголын хамгийн анхны одоо мэдээллийн технологийн чуулган гэдэг юмыг зохион байгуулах ажилд бас оролцоод тэрүүгээрээ бас маш олон хүмүүстэй танилцаад тэгээд бас энэ юу гэдгийг нэг төр захиргааны удирдлагын хэмжээнд интернет гэж юу юм ямар хүчтэй гэдгийг мэдрүүлж хөргөж өхийн тулд одоо Монголд хамгийн анх удаа гэх юм одоо ер нь интернетээр дамжуулаад одоо том дарга нарын мэдлэгийг өрөөнд нь суулгаж агаад тэгээд одоо мэдээлэл засгийн газрын ордонд өрөөнд нь суулгаж агаад мэдээллийн төв дээр одоо IT парк гэдэг болсон шүү дээ. IT паркт хуралдаж байгаа хүмүүс интернетээр дамжуулж мэдлэгийг нь хүргээл одоо жижигхэн инээдтэй юм шиг за нэг Zoom call-ын 3 минутын имийг л хийгээ үчтэй гэж бодогдоход тэр үед тэр чинь л өстой амар том юм амар хөвгчл анх удаа хийж байгаа бүр чадахгүй гэж айгүй олон хүмүүс наа чин чадахгүй болохгүй болмол гэж хэлсэн юмнууд. Тэгээ тэрийг ажиллуулахын тулд одоо тухайн моментд одоо Mobicom, цахилгаан холбоо компани, Skytel-ийн хамаг инженерүүд бүгд ингэж цог сууж байгаа л юу нь болохгүй нь яавал болохчихгүй 3 минутын видео явуулж чадахгүй мó зөмөр эднэргээл божигнж байгаа л бүгд л цогтол ярьж байгаа л ингээл хийдэг байсан. Тэгээд одоо тэр үед цог сууж исэн таны яриадсан юмыг ойлгохгүй шүү гэдэг нэг жоохон надаас одоо тэр үедээ бол би тухайн үед амар залуу байсан мөртлөө надаас залуу хүүхдүүд тэр хэлээдсэн юм чигээс ойлгодгүй байсан гэдэг хэлжсэн. Тэгээ тэр хүмүүс өнөөдөр хэмбэх Монголын хамаг холбооны том компаниуд Мят тэгэл дээр нь одоо IT-г хамгийн их өндөр хэрэгэлдэг банкуд тэдний захирал махирал болсон. Тийм IT-гийн захиралч гэдэг юм уу тийм залуучууд байдаг. Тэгээд тэр хүмүүсийг тэр юу гэдгийг хүүхэд байх үед нь оюутан байх үед нь тэд нартай ингээд танилцах боломж гарч ирж байгаа. Тэр мэрэгчлэрээ ажиллаж байгаасаа илүүтэй гоё боломж үүсгэжсэн гэж сандаг. Одоо миний хэлж байгаа юм нь би технологийнхаа юм эхэнд нь одоо фронтер болж явж исэн ч гэсэн тэрэн дандаа би тийм агуудаа лагда код мод хурдан бичиж байгаатай биш тэр. Бусад хүмүүсийг залуу одоо өөрөөс ахмуудын бүгдээр нь тэнд цугларах коллаборашн хийх тэр моментд цогтой байж чадсаныгаа би илүү хүрдэнтэй гэж санаж ирнэ надад илүү гоё санагдчихдаг. Тэгээд Америкт ирснийхаа дараа ч гэсэн ер нь бас айгүй олон салбарынхаа юмнуудын одоо бас л ихэнд нь орж явж исэн. Одоо бид нэр өнөөдөр ингээл AI гэж хиймэл оюун ухаан ингээл ярьж штэ тий. Хүн болгон мэднэ, хүн болгоны амны үг болчлаа тий. Тэгвэл одоо 10 жилийн өмнө энэ Мичигэнд нэг хэсэг монгол оюутнууд сурж ирсэн. Монголын бас л толгойг айгүй сайн хүүхдүүд нэрцэн. Тэгээ тэр хүүхдүүд ирж нэг яриа хийж өгөөч гэдэг. Тэгээ тэр яриа хийсний дараа гинт надаас таны мөрөөдөл юу вэ гэдэг нэг одоо энэ Google-д ажиллаж байгаа төрөө гэдэг залуу оюутан байсан. Тэгээ тэр математик олимпиадад хүүхд багтаа орж улсын авармаар болж ирсэн. Ухаантай сайн хүүхд. Тэр хүүхд асууж таны мөрөөдөл нь юу юм гэ. Тэгээд тэрний хариулт нь би тэр үед миний мөрөөдөл би одоо ингээд тэтгэвртайгаараа суухтай хажуудаа нэг юм роботтой. Тэр монголоор ингээд чөлөөтэй ойлгодог. Тэгээд надтай ингээд шатар тоглодог. Тэгээд ингээд миний хийсэн хоолыг ингээд намайг хоол ичгээр миний хийсэн хоолыг ингээд амтлаад мэдрээд шүүмжлээд магтаал магтаад ингээд тэгээд
намайг ганцаардуулдаггүй тийм роботоо болмоор ингэ шарилж ирсэн. Тэгээ тэр нь яг үнээр ихтэй бас тийм яг мөрөөдөл биш зүгээр тийм болж чадна, тийм болох боломж бий гэдгийг ойлгоцсон тэр салбарт ажиллаад тэр юмыг ингээ мэдэрсэн байсан болохоор одоо юу гэдгийг тийм бүтгэхээр мөрөөдөл гэж надаас яг асууж ирсэн л да. Тэгээд яг бүтгэхээр мөрөөдөл гэж хэлж ирсэн, хариулж ирсэн маань тэр. Тэгээ өнөөдөр болохоор хүн болгонд ярихад хүн болгонд баг тийм роботоо болох, AI-тай болох амар өтмөн санагдчих ш. 10 жилийн өмнө бол тийм ойлголт ерөөсөө баггүй хүмүүс ой юу яриад байгаа. Та одоо ч залаад л юм ачи юм өрөөч. Яагаад заавал монголоор ярьдаг робот байгаа. Тэг чи хизээ монголоор ярих юм гээд. Одоо өнөөдөр монголоор тэр болорс одоо манай бадаа эдний хөгжүүлсэн монгол AI эднэр чи монголоор ярих мэрхийг бол жилээд хийчихэж байгаа шүү дээ. Яг хөө тэр үнэрлэх амтлах, хоолыг амтлах арай болоогүй л ах шиг байна тийм. Тэгээ тэр одоо миний хэлж байгаа point нь юу гэхээр одоо энэ би бас ингээ сайндаа биш яг ажиллаж байгаа салбар маань ажиллаж байгаа компани маань би IBM-д ажиллаж ирсэн л да. Яг тэр үед IBM Watson гэдэг компьютерийг хийгээд тэр Watson одоо нэг Jeopardy гэдэг нэвтрүүлэг өгдөг шүү дээ. Америкийн телевизэн тийм. Jeopardy чинь Super Bowl-ын дараа ордог хамгийн олон үздэг телевизэн нэвтрүүлэг гэхгүй. Тэгээд тэр Jeopardy-д оролцож байгаа хүмүүсийн тэр уралдаанд оролцож юмыг хариулахын тулд одоо маш их мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг тэр хүмүүс нэгдүгээр 9 шидийн бүх чиглэлийн төрлийн мэдлэгүүд байх хэрэгтэй нэгдүгээр хоёрдугаар нөгөө хүмүүстэйгээ өрсөлдөхийн тулд тэр мэдлэгээ хизээ хэрэглэх үү яаж хариулах уу хурдан такттай байх хэрэгтэй стратеги гаргах хэрэгтэй хурдтай гяс хариулах хэрэгтэй гэх тээ амар хэцүү одоо хүний хувьд бол тийм амар хэцүү хэмнэн юмыг Watson-гаар уралдуулаад хийлгээд Watson-гаар сургаад тэгээд уралдуулаад тэгээд Jeopardy-гийн дэлхийн аварга 2 хүнтэй өрсөлдүүлээ тэр хоёрыг хожиж исэн. Тэгэхээр хэлж байгаа point дахиад тодруулахад тэрийг тэр Watson бүтээхэд одоо ажиллаж байгаа компанид цог байгаад тэр Watson бүтэж байгаа түүхийг цог бүтээлцээд байж исэн болохоор одоо энэ хиймэл оюун ухаан чинь хаяанд ирчлээ. Ерөөсөө хүнд ороход болчлаа гэдэг мэдрэмж байж исэн. Тэгээ Watson-аар зохицохгүй яг намайг IBM-д орохоос өмнө дахиад би түрүүн шатар тоглохтаа гэсэн тийм IBM-ийн хийсэн компьютер нь Blue Deep гэдэг компьютер нь энэ Гарри Каспаровыг хоцсон. Дэлхийн аварга. Тийм Гарри Каспаров чинь тэр үед дэлхийн аварга яг хинч хожигддог хамгийн лаг дийлдэшгүй амтан байсан. Одоо манай Батэрдэн аварга шиг л тийм. Компьютер хүнийг хожлоо гэл. Тийм. Тэгэхээр тэр яг тэр момент бас юу хийгдсэн бэхээр Каспаровыг Deep Blue хожингууд энэ тэр чинь бол одоо хиймэл оюун ухааны програм хангамжийн салбарынх нь аахгүй тий. Тэгтэл роботын бэн тийм электроникийн салбарынхан робот хийж байгаа хөдөлгөж байгаа. Тэгтэл роботын ийм зорилго тавьсан. Одоо энэ хиймэл оюун ухаан програм хангамжийн хувьд бол ерөөсөө болчтой. Хөгжих шатанда гарч ийн ямар ч гэсэн ингээд шатраа дэлхийн аваргыг хожиж дэлхийн аварга болж байна. Тэгвэл бид нэр ийм зорилго тавилаа. 2050 онд FIFA-гийн хөл бөмбөгийн дэлхийн аваргаар роботуудыг одоо хүний эсрэг тоглуулах хүнтэй тоглоулна. Ер нь бараг л дэлхийн аварга авчна гэдэг зорилго тавьсан. Тэгээ одоо 2050 он гэдэг чинь одоо 25 жилийн дараа бид нэр одоо роботууд Бразилийг хожихыг хараад зогсож байгаа бол юу гэсэн үг вэ? Тэгэхээр чин тиймэрхүү маягаар тэр хүүхдүүдэд одоо Мичигэний оюутнуудыг одоо ирээдүгөө төсөөлж гоё хөгөлж өгөхийн тулд одоо би зүгээр хоосон мөрөдөл ярьж байгаа биш. Өөрөө тэр салбар дунд нь өөрөө тэр компани дотор нь тэр юмыг тэр мэдээллийг авч одоо энэ болчих юм байна гэдэг ойлголттой болсон хүмүүсийн нэг байсан болохоор тэгж хэлж чадчихсан, ярьж чадчихсан. Тэгээд тэргээр одоо юу хэлж чинь гэхээр бас л яг завшаан тий одоо юмны тэргүнд нь байж их үзэх. Тэгээд одоо бид нар ингээд бүгдээрээ шуугсан шүү дээ. Одоо сайн нөгөө энэ хөрөнгөний зах зээл мөнгөний юун дээр блокчейн технологид суурилсан мөнгө гэл тий. Тэгтэл тэрийг бас IBM-д ажиллаж байхад блокчейн гэдэг компаниг манай IBM худалдаж аваад тэгээд тэр блокчейн компаниг худалдаж авангуут нь миний хамгийн анхны ажиллаж байсан төсөл тэр блокчейн технологиг ашиглаад юунд Перу, Колумбиа эднэрийн ийм кофе үйлдвэрлэдэг фармеруудын бүр процессыг бүгдээрингийн блокчейнээр хөтлөөд яг хиний фармд нь ургасан тийм гарал үүслийн баталгаажуулж өгч байгаа гэсэн үг байхгүй. Ямар ч ховиршгүйгээр хиний фармын тарьсан кофег хэн хурааж аваад хэн бутлаад яагаад ийм гоё чанартай сайн кофе гаргаж болж байгаа
гэдгийг баталгаажуулаад тэгээд тэр ямар үн цэнтэйгээр Америкт загдаж Америкийн маркетт нийлүүлж болох юм гэдгийг процесс орж байгаа тийм том юмны зөвхөн тэр блокчейнтэй хэсгээр нэг жижигхэн хэсгээр ажиллаж байсан. Тэгээд тэр чинь бас л одоо яг тэгээ IBM яг блокчейнийг худалдаж авахдаа ийм юу хийжсэн, зарлж ирсэн. Бид нэр санхүүгийн зах зээлд одоо мөнгө болох асуудалд бол бид нар оролцохгүй. Тэгвэл санхүүгийн зах зээлд блокчейнийг хэрэглэх явдыг бол бид нар дэмжин оролцсон гэдгээ тунхаглаж ирсэн. Тэгэхээр бид нарыг одоо юу гэдэг та нар өөрсдөө personally ингээд GPU хөгжүүлээд ч юм уу гэр мөртөө өөрсдөө юу хийж болно, мөнгө зөнгөөр оролдож болно тий. Одоо олборлож болно. Тэрнээс учраас компани ресурсыг хэрэгжилж болохгүй. Тэр чиглэлээр ер нь одоо officially ажил хийж болохгүй бид нар гэдэг. Тэгээд тэн дээр нь одоо мэдээж технологич мэдээлэлтэй ойрхон ажиллаж байгаа учраас тэрийг өөр газар ашиглуулахгүй гэдэг одоо confidential clause-ыг зурулж штэ тий. Тэгэхээр бас л нэг юмны ингээд том пайнерын болж байгаа процесс дотор ингээд нэг жижигхэн элемент болоод орчиж байгаа бас л ингээд ацтаа тохиолдол тий. Тийм байна. Жагдаг ах маань одоо ингээд би одоо ингээд сэдвийг өөрчлөх гэдэг тий. Одоо миний яг асуумаар сангас асуулт байгаа даа. Одоо жишээлбэл та бол ингээд олон жил IT-ийн салбарт ажиллаж байна тий. Тэгээд доороо хүнтэй удирдлага зодоо явж байгаа. Доороо ихтэй та хэлж ажиллаж байсан баг тий. Эхлээд шууд IT-ийн зүгээр одоо программист тий. Тэгэхээр одоо та шинээр одоо ажилд орж байгаа шинэхэн одоо хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч шиг юм. Одоо яг одоо ажлын байрлах арга барил одоо ажилдаа хандах арга барил тий. Та өөрөө яг хувьдаа яг ямар арга барилаар одоо ажилдаг вэ? Тэр талаар би бас асуумаар байсан тий. Тий, одоо нэг тогтцсон инг хэрэгтэй гэж юм хэлэх бол амар хэцүү. Ялангуяа одоо цагт магадгүй 10 жилийн өмнө энэ асуултыг асуусан бол би амар олон зөвлөгөө өгч тэгвэл сайн, ингүү сайн гэж хэлэх байсан баг. Яг өнөө цагт болохоор бол магадгүй миний одоо яг ажиллаж байгаа цаг үетэй холбогдоод ингээд хариулахад бэрх болж иж магадгүй. Яг одоо жишээ нь би өөрийнхөө манай ээжтэй нас чацсан хүнтэй би цуг ажилладаг. Манай хүүхдүүдэд нас чацсан хүмүүстэй би бас цуг ажилладаг. Тийм. Тэгэхээр энэ хүмүүстэй ингээд цуг ажиллаж байгаа явцад юу их анзаардаг вөхөр одоо нэг манайхны одоо generation gap гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлгээний ялгаа. Тэгэхээр тийм юм амар их байдаг. Тэгэхээр миний одоо 10 жилийн өмнө би хариулах тартаа амар олон юм ярина шүү дээ. Тэр болохоор одоо юу гэдгийг шинээр ажилд орж байгаа хүүхдүүдэд ер нь цагтаа зөвлөгөө байж чадахгүй байна. Ер нь бол зөвлөгөө нь зөв. Гэхдээ зүгээр намайг шууд тэгж хэлэх юм бол үгүйсгээд л эхэлнэ ер нь. Яг аль алиас нь дурдвал тэгээ 10 жилийн өмнөөс бол би ингэж хэлэх байсан. Гэхдээ одоо бол бас иймэрхүү байдлаар авч үзээрэй гэдэг байдлаар хэлвэл. Тий, яг санаа нь бол яг зүгээр ингээд 10 жилийн өмнө хэлэх гэжсэн юмыг би өнөөдөр чинь ажилд орох гэж байгаа хүмүүс бол хэлэхгүй бол биш хэлнэ. Гэхдээ яг анх уулзалтаа юм уу анх тим болоод орохдоо чи тэгж чи энийг ингэж хийвэл сайн байна гэдгийг шууд хэлэхгүй л гэж хэлж байгаа. Тэрнээс одоо юу гэдэг тодорхой хэмжээнд цуг ажиллаад бие бинийгээ ойлгох хэмжээнд хүрсний дараагаар өнөөхөө хэлээд эхлэхээр одоо миний яаж байгаа санаа нь шинэ үеийнхэн болохоор ер нь юмыг өөртөө нэг туртаа байдаг байхгүй. Одоо манай хүүхдүүд хүртэл. Тэгэхээр миний хэрэглэж байгаа трик нь юу юм гэхээр те миний тэр хэлэх гээд байгаа юмыг тэр хүүхд би өөрөө олчлаа маа Эврика гэд гарч ирэхэд нь тийм шүү дээ наадах чи одоо тэгээд цааш нь ингэдэг байхгүй гэхээр тэр хүүхд өнөөхөө чи хөлөөж явахад бэлэн болцсон байдаг байхгүй. Тэгэхээр тэр нэг одоо юу гэдгийг mental health гэж ярьдаг тий. Тэр талаасаа болохоор одоо ингээд яг нэлээд сонирхолтой бас дахиад ингээд ярих юм бол амар урт юм болох байх. Нэлээд сонирхолтой ер нь энэ generation ялгаа эднэр тэн дээр айгүйх гарч ирж идэг. Тэгээд одоо би ингээд цуг яг зөвөр яаж яах ингээд цуг шинээр ажиллаж байгаа хүмүүсээс юм уу шинээр ер нь цуг ажиллаж байгаа хүмүүсээс би чинь юу их хайдаг вөхөр энэ нэг creativity гэдэг юм их амар хайдаг. Тэгтэл хүмүүс болохоор яадаг вөхөр яг л хэлж гисэн юмыг л хийх сонирхолтой байдаг. Яг хэлээд яг тэрүүгээр чинь хийгээд тэгээд тэр нь надад болохоор уул нь амралтай яг л ингээд хийчих гэл яг тэрүүгээр ингээд хийчихвэл тэгээд би happy болмоор тий. Тэгтэл надад тэрнээс нэг жоохон арай өөр тэр одоо юу гэдэг хийх ёстой юм тий
одоо угаасаа энд гэхдээ яг би ийм болцсон байгаа биш. Намайг чинь IBM-ийн өөрхөн зарчим нь намайг ийм хүн болгоцсон байдаг. Ажлаа сайн хийнэ гэдэг чинь IBM-д бол ажлаа сайн хийнэ гэдэг бол тэр хүний хийх ёстой ажил нөхгүй. Тэр сайн хийснээсээ илүү давжээж бидний ингээд компани болгон өөрсдийн үнэлгээний системтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд жилээр нь бонусыг бодохын тулд, шагналыг өгөхийн тулд, ажилласан ажлын гүйцэтгэлийн дүгнэхийн тулд ингээд жилийн уулзалт хийж байгаа үед хүн болгон дүн өгнө тий. Оюутнууд нөгөө нэг ABC авдаг шиг бид нар ингээд гүйцэтгэлийн үнэлгээ өгнө. Тэр үнэлгээг яадаг вэхээр сайн ажилласан гэдгээрээ одоо сайн дүнг авдаг. Сайн ажилласан гэдэг бол тийм байна. Чи ажилласаа халагдахгүй л гэсэн үг ер нь. Яа тэгвэл бүгд сайн учраас тийм биз. Бүгд сайн байх ёстой. Сайн байх ёстой гэдэг чинь чиний хийх ёстой ажил байхгүй. Тэгэхээр тэрнээс даваад одоо бүр тийм энийг чинь биш ингээд амар сайн хийсэн. Гэхдээ дээр нь нэмээд ийм зүйлүүдийг би нэмчихсэн. Ер нь бол байгаагүй л дээ тэгэл. Тэр чинь эсвэл ингээд ийм хийхдээ ийм тэнд нэг ийм шинэлэг арга байсныг энэ дацраа хэрэглэнгүүт амар гоё болж илээ. Энэ ингээд тэрийг хэрэглэсэн чи болохгүй байлаа. Тэгэхээр нь өөрөөр ингэсэн гэд. Эндээс ингээд нэг creativity гэдэг юм гарч иж байгаа. Бүтээлч тий. Тэрнээс бол заавал ингээд нэг шинэ юм бүтээгээл лагшбос хийгээл шинэ бүтээгдэхүүн гаргаад байх хэрэгтэй биш. Тэгж одоо зарим тохиолдолд ингээд та нараас ингээд creativity хайж яана гэхээр хүмүүс амар дураараа ингээд хамаагүй гурвалжин дөрвөлжин гаргаж ирэл юм уу. Ямар ч хацалдаагүй юм гаргаад. Тэр болохоор бас яг одоо хүүхдээс юм хайж ивэл тэр бол creativity юм үнэ тий. Professional төвшөнд болохоор бол бас юу гэх таскийнхаа хүрээнд тий. Тэгээд тэр creativity гэдэг юмыг одоо хамгийн илүү чухалчилсан. Тэгээд дээр нь яг юмыг ингээд зөв сайн хийх тий. Манайхан ч ингээд ер нь ихэнх тохиолдолд манайхан гэлтгүй хаа сайгүй л дээ. Ихэнх тохиолдолд эхлээл ажилчингууд болчлоо гэдэг байхгүй. Технологийн салбарт ер нь ажилтнууд тэр чигээрээ болдог тохиолдол ер нь хэцүү. Амар хэцүү. Маш их тэр тухайн тохиолдол болчих болохоос шул тэрийг олон хэрэглэгч ч юм уу эсвэл арай өөр нөхцөлд аваачаад тавингууд одоо технологи одоо програмчлалтаар бол ээж нөхцлөөр шилдэг байхгүй одоо энэ булангийн тий ажиллахгүй нөхцлөөр аваачихаар өөрөөр сэтгэх хэрэгтэй болно өөрөөр яах хэрэгтэй болно. Тэгээ тийм юмнуудыг тооцоолохгүйгээр шууд болцсон энэ дууссан шиг болцсон байх дууссан байх хоёрын ялгаа байгаа юм. Тим юмнуудыг одоо бас анхаарах зөвлөгөө өгдөг. Тэгээд дээр нь одоо ер нь чинь ялангуяа ажилд орох гэж байгаа хүн бол тий одоо сая миний ярьж байгаа юмдыг илүү мэдхээсээ илүүтэй тэр communication хүнтэй харьцаахаа төлхөөтэй хөгжүүлж одоо ярилцлага хийх гэж байгаа хүнийхээ хадгалаад судлаад тэр хүн юунд дуртай юм. Тэгээд тэрийг өөрөөр хэлбэл тэр хүн таалагдах хэрэгтэй байхгүй тий. Тэрийгээ төлхөөтэй тавиад би мундаг гэж харуулах хэрэгтэй гэвэл ярилцлаганд харуулах хэрэгтэй. Тэрнээс өмнө эхлээд тэр хүнд таалагдах хэрэгтэй. Soft skill-өө тий soft skill-өө хөгжүүлнэ гэсэн үг. Тиймэрхүү зүйл байна. Тэгээд яг програмчлал дээр код бичиж байгаа хүмүүст зориулаад юу хэрэгтэй гэх юм бол тэр хүмүүс ингээд зөвхөн одоо стандарт сэтгэлгээ стандарт юм алгоритмууд байна л да. Үндсэндээ програм бичнэ гэдэг чинь нэг юм давтан while do гэдэг дахин давтан эсвэл нөхцөл шалгах эсвэл шулуухан явна тий. Тэд нар чинь угаасаа байждаг. Тэрийг дагаал хүмүүс хийгээд идэг. Тэгэхдээ тэр чинь хизээ хэрэглүүл ямар тохиолдолд хэрэглүүл систем амар удаашарчих юм яаж болох юм гэд тэр талаас ерөөсө боддгоо. Тэрийг сайжруулахын тулд яах ёстой гэхээр одоо ингээд програмчлалын бодлогод байдаг байхгүй. Тийм програмчлалын бодлогуудыг л амар их бодож явах хэрэгтэй. Зүгээр ажилд гарцсан байсан ч гэсэн хэрэггүй байсан ч гэсэн тэр тэгээд одоо тэр яг алгоритм бичих, програм бичих сэтгэлгээг үргэлж ингээд задлаад өөрчлөөд хүнийг юу болгож идэг. Тэгээд алхам тутамдаа ингээд сурж явах хэрэгтэй гэдэг санаа хэлдэг юм байна. Одоо зогсолтгүй шинэлэг зүйл рүү одоо чиглүүлж явах хэрэгтэй, хоцрох байх хэрэгтэй. Одоо унтаа юм уу дассан байдал руу оруулж болохгүй гэсэн үг байна шүү дээ, тий. Дандаа шинийг ирлэхээс дассан байдал руу одоо юу гэдэг нь comfort zone гэдэг чинь тий. Comfort zone руу орох нь гоё л да. Гэхдээ тэгээ тэрийг ороод тодорхой хугацаанд байлгаж жагаад үе босч жоохон эвдэж явах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл тэр чинь одоо нэг түрүү яриадсан нэг өөрчлөлтөөлтэй change хийгээл тэгэл буцаад ирнэ чинь нөгөө комфорт зоноо жоохон өөрчлөхгүй тэндээ үлдэх юм бол дараагаар нь тэр комфорт зоноос гарахаар юу ч гүйлчдэг. Тэгэхээр тэр комфорт зоноо жоохон өөрчлөөл тэгтээ эргээд буцаад тэр комфорт зоноо хадгалах гэж л өөрчилж байгаа байхгүй зорилго нь тий. Тэгэл ах юм бол үргэлж ингээл
айтайгын тим дотор ажиллаад идэг юм уу? Гой прожектуудыг хийгээд идэг юм уу? Эсвэл ингээл survive хийгээл байгаад байна. Тэгээ наад нэг бас нэг ийм сонин ойлголт байдгийн яг IT-ийн салбарт бол хүмүүс ингээд ярьдаг штэ. Ажилд орох амар хэцүү гэж. IT-ийн салбарын топ компаниуд ажилд орох амар хэцүү. Үнэхээр тэр үнэн. Тэгэхдээ миний ярьдаг юм нэхэр те тэр топ салбарт тэр топ компаниудад урт удаан доктортой ажиллана гэдэг бол ажилд орохоос 1000 дахин илүү хэцүү. Бүр хэцүү. Байнгын халааслага, байнгын л нэг нөхцөл байдал өөрчлөгдөж Тийм, байнга өөрчлөгдөн тэгэл одоо ингээд тийм тэнд амьд үлдэн тэгээд дээр нь зүгээр амьд үлдэж байгаа биш. Бас дэвших хэрэгтэй шүү дээ. Бас нэг цалин мөнгө нь арай илүү шатны төвшнөр өгөө ахих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй нэг газар стак болчихно. Тэрний оронд бас ахиж байгаа хэрэгтэй. Тэрнийхээ төлөө мянган өрсөлдөөн болно. Ажлаасаа халагдахгүй тулд баахан хүмүүстэй өрсөлдөн. Дахиад дээр нь дэвшихийн тулд бас баахан хүмүүстэй өрсөлдөн. Тэд нар чинь үргэлж баахан шинээр ажил болж байгаадаа адилхан байхгүй юу? Гол асуулт маань ингээд яачлаа. Энэ айгуу сайхан зөвлөгөө боллоо шүү дээ. Шинээр ажилд орж байгаа. Ер нь шинээр ажилд орж байгаач гэлтгүй одоо ажлын байрлал авсан хүмүүс өөрчлөе тий эсвэл дэвшүүлээ, дээшлүүлээ гэж байгаа хүмүүст бол орчин нөхцлөө айгуу сайн мэдрэх хэрэгтэй байх нь байна. Харилцааны чадвар тий яг тийм бүтээлч креатив байх хэрэгтэй байх нь байна. Сайн байхаас сайн байх хэрэгтэй байх нь. Тэгээ түрүү ингээд таны яриаг бас ингээд эхлүүлээ сонсож байхад айгүй сонирхолтой. Та зөвлөлт холбоот улс байхад одоо Новосибирск руу сурах гэж аваад Орос улс болоход нь төгссөн гэдэг чинь штэ. Тэгэхээр энэ бүх таны энэ алхам хийсэн зүйлүүд чинь ингээд цаг үетэй айгүй их ингээд холбогдоод байна л да. Шинжилтийн цаг үе ч юм уу, өөрчлөлтийн цаг үе ч юм уу, шинэ эхлэлийн цаг үе ч юм уу те. Гэтэл та зөвлөлт холбоот улс байхад яаж одоо энэ мэрэгчлийг ингээд сонгох тэр ирээдүг харж энэ мэрэгчлийг сонгов. Тэр сургууль руу явбаа. Сонгох шалтгаан юу вэ те? Яагаад сонгосон юм? Энэ амьдралын аз эзүү эсвэл таны математикийн тооцоол байв уу? Одоо цагийн хүүхдүүдэд тайлбарлаж хэлэхэд нэг жоохон ойлгохдоггүй ч магадгүй байх л та. Одоо бол ингээд бүх юм хүүхдүүд чинь өөрсдөө коллежийг өөрсдөө сонгож чинь, аль сургууль руу явахаа сонгож чинь, ямар мэргэжил эзэмшихээ сонгож чинь тий. Намайг 10 жилээ төгсөөд оюутан болж явах үед бол ер нь тийм сонголт гэдэг юм ер нь байхгүй. Зүгээр л өгсний л авдаг байсан шүү дээ. Тэгэхээр хойрсон сургуульд нь яваад сурсан тэгээд өгсөн мэргэжлийн эзэмсэн л гэсэн үг. Амар бүдүүнээр тайлбарлах юм бол. Гэхдээ таны хувь тавилан байсан юм шүү. Гэхдээ яг зүгээр одоо юу гэдгийг хүн болгонд маань сургууль руу яв, маань мэргэжлийг эзэмшгээд өгчихгүй л дээ. Тэгээ яг тэр бас нэг конкурс гэдэг юм өгн бас хоорондоо уралдаад эхнийх нь байрыг эзэлсэн хүмүүс нь өөрсдөө мэргэжлээ сургуулаа сонгоно. Тиймэрхүү систем бол байсан. Тэгээд миний хувьд болохоор чи дөрөв 5 одод гэсэн тийм би бол 5 одож байгаа сургуульд явцсан. Би конкурс өгөөгүй. Тэгээд яг цог төгсөжсэн үеийнхэнтэйгээ харьцуулах юм бол яг тэрийгээрээ жоохон онцлог юм уу сонирхолтой байх. Тэгээд одоо манай үеийн чи бүгдээрээ конкурсыг бол одоо манай эхнэр юм уу манай хэн хатнаа бол мэдж байгаа ш манай амгаа эднэр чинь бол инкубат эднэр чинь бүгдээрээ манай төгсөлтийн жилийнхэн тэгээд тухайн жилийнхаа конкурс өгөө дандаа эхний нэг 5-10 зогсоож ирсэн хүмүүс тэгэл өөрөөсдийнхаа тийм сонирхсан мэргэжил сургуулиудаа сургуулаа сонгохоос л өтө сонирхсан мэргэжлээ сонгоод тэгээд тэр мэргэжлийнхэн дагуу ямар хуваар ямар сургууль байна гэл тэгэл өгчихсөн томилчихсан юмд л явдаг байсан. Тэгэхээр таны амьдрал бол ерөөсөө математикийн тоо бодлого тэгээ байж л одоо программын тоо бодлого 2 тэгээ шатрын бодлого одоо 3-аас бол ерөөсөө одоо тусад нь ойлгох боломжгүй юм байна шүү дээ тий. Боо бодлого хариу одоо decision making тэгээ problem solving гэж яриад байгаа шүү дээ тий. Ерөөсөө л эднэр л ингээд айгүй их тийм тулгуур өвчин зүйлүүд юм санагдлаа. Decision making, problem solving гэдгээр чинь яг би өөрх нэг салбар руугаа буулгаад бодох юм бол миний хувьд бол чинь бүгд нэг аливаа нэг юмны оптималны шийдлийг л олж байгаа тийм бодлого болж ордог байхгүй одоо математик руу хөөрөх юм бол тэрнтэй адилхан хүний амьдрал ч гэсэн ер нь бол зүгээр одоо юу гэдэг ямар мэргэжил сонгох вэ хинтээ найзлах нөхөрлөх хүртэл ингээд тоогоор илэрхийлэх юм бол тийм систем
бодлого болох байх. Тэгээд миний төгссөн мэргэжил системийн инженер тэгэхээр магадгүй би төлхөөтэй ингэж сандагч гэж магадгүй. Тийм аливааг ер нь систем гэж олж харах. Тэгээд дараагаар нь тийм системээ дараа нь загварчлаад яаж тэгшгэлд оруулаад оптималны шийдлийг олох уу гэл. Тэгээд тэр нь яг миний төгссөн мэргэжилтэй холбоотой гэж бодож байна. Илүү IT-ийн одоо салбарыг төчээр асуух гэдэг. Одоо Монголх IT хөгжил те одоо Америкт хөгжил гэдэг энэ ялгаа ч юм уу эсвэл Монгол компани одоо Америк компани ялгаа манайхаар юун дээр анхаарал зүгээрээ таны бодол бодж авдаг бодол юу вэ? Тэг ялгаа бол мэдээж амар их байгаа. Тэгээд ер нь зөвхөн хөгжил юмны хувьд бол Монгол бол тийм их IT-ийн одоо салбараар бол тийм их хойно хоцрогдсон улс бол бас биш. Зүгээр яг жоохон зөв зохион байгуулалт тэгээд нэг арай систем ажиллах системийн жоохон өөрчлөлт илүү оптималны болох хэрэгтэй байх. Тэрнээс бол тийм муу бол бас биш. Хөгжлийн хувьд бол тийм амар хоцрогдсон бол бас биш. Монголчууд одоо Монгол инженерүүд бол бас тийм бас муу бол бас биш. Яг том прожектуудаар ажиллах experience жоохон багтаа байгаа. Тэгээ Монголын зах зээл нь жижигхэн тэрнийгээ дагаад одоо хэрэглэн жижигхэн тэгэхээр дагаад нөгөө сэтгэлгээ нь бас жоохон хомигдмал жижигхэн болно. Тэгээд тэрнтэйгээ холбоотойгоор хийсэн системүүд нь одоо бол нэлийн том өргөжөөд гоё болж байгаа бах. Намайг IBM-д анх ажилд орж явах үед чинь Mobicom-ийн толгойн инженер нь надад цог IBM-д би цог ажилласан л да. Тэгээд манер болохоор ингээд энэ таны ажилласан шал тэнийг юм амар амархан юм хийж чинь бид нар өөрсдөө ингээд алж өгдөг гэл. Ингээ болохгүй байх юм бол ингээд серверээ би өөрөө ингээд ребут хийчихнэ гэл. Тэгтэл IBM бид нар яадаг хөө тэр серверийг ребутинг гэдэг бол last moment. Тэгээд тэрийг хийхэд бол 40 хүмүүс зөвшөөрөл аавна. Тэгээд нэг хүн систем админ мөртөө тэр хүн системийг серверийг ребут хийх эрх нь байхгүй, тэр хүн permission байхгүй. Өөр хүнээр хийлгүүлнэ. Тийм. Тэгээд зохион байгуулалтаас амар ядаргаатай юм санагдчихсан баг л та. Тий олон дамжлагтай тэгээд доор нь хийлгүүлчихгүй. Тэгтэл тэр нөгөө талаас нь харах юм бол юу юм гэхээр хэдэн 100 мянган серверүүд бүгд ингээ хоорондоо холбогдчихсан юмн дээр зүгээр л хүн болгон дураараа очиад унтраагаад байх юм бол юу болох вэ? Том систем бааш тий. Тэгээд миний хэлдэг үгнээс чи тэгвэл танаа Mobicom хэдэн сервертэй 100 сервер байгаа юм чамд чи 100 сервер 1000 сервер хандл хийж үзсэн юм уу гэхээр манай хүн яг тэр мөчтэй хариултгүй болчдөг байсан. Тэгээд битээр цуг ажилласаар байгаа. Зүйдээ битээр нэг тим ч ажилласан, нэг доош зэгсээ суужсэн. Тэгээд дараагаар нь нэлийн хэдэнчлэн дагаа та бүхэн нөгөө маргаад байдаг гэсэн юм чи одоо л би ойлгож байна. Одоо л би тэрийг хүмүүст одоо хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн том гол ялгаа нь тэрэндээ Америкт байж байгаа IT-ийн юу н одоо хэрэглээ юмнууд нь тийм амар өргөн том. Тэр түрүүний таны хэлдэг тэр нөгөө ээж гээд ингээ болсон шалгах гэдэг чинь өөр гэдэг шиг хэрэглээ нь өргөн байхаар тэр ээжүүд ч гэсэн маш их шалгах юмнууд ихтэй гэсэн үг. Шалгах юм ихтэйс гадна тэр ээжүүд одоо тэр нөгөө нэг ховор тохиолдлууд чинь тохиолдох нөхцөл нь элбэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр элбэг болчихж байгаа юм чи хурдан тэрний одоо юу гэдэг нөгөө хүн алдаанаас сорно гэдэг чинь тэгэхээр одоо системийг алдаатай явуулчих болно. Тэгтэл тэр алдаа гарч ирэх нөхцөл нь хурдан гарч ирэл алдаагаа газ засаал ах юм бол тэр систем чинь сайжрал дараашаа сайжрал нэмэгдээл болоод явна гэсэн. Тэр алдаа нь хязгаарч гарч ирээгүй байх юм бол тэр алдаа байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм тохиолдол одоо жижиг системд бол жоох ээлбэг тэр ховор тохиолдох магадлал нь бага байгаа юм байна тийм. Тэгэл одоо юу гэдгийг одооны хүүхдүүд бас гайгүй болж нэг 5 жилийн өмнөх 10 жилийн өмнөх 15 жилийн өмнөх хүүхдүүд иржсэн Монгол мэрэгчнүүд болохоор яадаг байсан гэхээр нэг юм сураад би ер нь тэрийг мэддэг гэл. Чи ямар програмчлалыг мэдэх вэ? Би C# мэднэ гэл тийм. Нэг курсын ажил хийгээл юм уу нэг удаа програм бичиж үзэл тэгээ тэрийг мэднэ гэж бодчихдаг. Тэр бодчихдаг илэрхийлдэг. Тэр мэдхгүй биш. Мэдчихэв нэг бол мэдж байгаа нь үнэн л дээ. Мэдхгүй биш мэдж байгаа хийж үзсэн үү? Хийж үзсэн. Тийм курсын ажлаа бичсэн эсвэл банкны програм бичсэн, оролцсон, бичсэн. Тэгвэл энд байж байгаа тэр мэднэ гэдэг чинь бол тэрийг одоо юу гэдэг юм 1000 дахин хийж амар олон тэр нөө сая нөө яриач ээж кэшүүдийг олон шийдэж чадсан болчоод тийм. Тэрээс бүр амар мэддэг болчоод бүр юу ч асуусан хариулж чаддаг болчоод мэднэ гэж бол хизээч байхгүй. Абсолютны мэднэ гэж хизээч байхгүй. Яг тэр мэднэ гэдэг
моментыг хизээ хэрэгэлдгийг тэндээ өөрөө хүрсэн үү хүрээгүй гэдгийг бас мэдчих хэрэгтэй. Тэгвэл тэндээ хүрчээд чадж байгаа мөртлөө амар дараахан загнаад байх юм бол хүн өндөгдөхгүй. Тэрнээсээ болж амар олон хүмүүс одоо жишээ нь харгаа тэр илүү soft skill communication талтай байхгүй юу? Амар чадварлаг мөртлөө хамгийн ажлыг хийж байгаа мөртлөө ажлаа үнэлүүлж чадахгүй, тушаалаа дэвшүүлж чадахгүй, эсвэл одоо юу гэдгийг ингээл тийм одоо мэрэгчлэнүүд бол зөндөө байдаг. Монгол гэлтгүй. Ажлаа хийгээд байгаа чадах уу гэхээр хариулдаг. Тийм. Уртгаа хийж чаддаг. Тийм. Тэгэл одоо юу гэдгийг зарим менежерүүд болохоор л одоо юу гэдгийг тэр хүмүүс бас хэрэгтэй байгаа байхгүй юу? Уул нь бол тэр хүмүүсийг одоо юу гэдгийг перфект болдвол тэр хүмүүсийг өсгөж явах хэрэгтэй шүү дээ. Өө чи ингэж чадаад байгаа юм чи одоо өөрийгөө илэрхийлж чадчихна. Илүү том юмд ажиллах юм эсвэл ийм тушаалгаар би чамайг яаж ингэж тодорхойлж явах хэрэгтэй байдаг. А тэгтэл одоо амьдрал дээр ихэнх менежүүд болохоор тийм. Энэ ч амар чадвартай надад хямдхан ажиллаж байгаа юм чинь. Энд бэж тийм. Өөр хүн ирээд ажлыг хийж өгч чадахгүй намайг балалчихна. А дээр нь өөр хүн ирээд илүү их мөнгө цалин нэхэд юм. Тэрний оронд энэ өөртөө штэ. Тийм. Тим менежүүд бол зөндөө их штэ ер нь. Гой bigger компаниуд бол тэрний эсрэг систем амар их тавьж өгсөн байдаг. IBM, Microsoft эднэр бол Google эднэр бол арай өөр. Одоо менежер хүн бол нэгдүгээрт тэр доодох хүмүүсийн ажлын сайн хийлгэж явах хэрэгтэй, сайн сургаж явах хэрэгтэй. А тэрнээсээ гадна өөрөө хэдэн хүнийг дээш нь дараажийн шатанд гаргаж чадсан бэ гэдгээр нь тэр менежерийг өөрийнх нь ажлын дүгнэдэг. Тэрнээс яг гол нь бол мэдээж прожект онохгүй байх хэрэгтэй, явж явах хэрэгтэй. Бажтанда мөнгөнийхөө хэмжээнд баригдаад тэрнээсээ хэтрэхгүй байх хэрэгтэй. Тэр гол үнэлгөөр нь. А тэгээд тэрнийх нь цаана үлдсэн юм нь юу нөхөр хүмүүс доор ажиллаж байгаа хүмүүсийнхээ хэр их одоо дэвшүүлж ийш нь явуулж өгөх гэсэн үг тийм байна. Миний одоо би гөөрөө гэж нэрлэдэг ментор байхгүй тийм. Ментор надаа тийм. Манай ментор надад анх тэгж хэлээ. Жагдгаа чи энэ баярлаа гэсэн ийм л болгоно хадгалт тэрийгэ тоолохт нь биш амар шоолчихсон. Америкууд ингэж ажиллаж идэх юм уу? Өстой тийнийг юм байна. Тэгээ нэрсгүй Монгол хүний зан уу? Бас цаана тий. Тэгэл би авсан баярлаараа чамаа гэсэн хэд нухлна гэлт хэрч. Тэгвэл сайн штэ гэр. Гэл тэгэл дараагаар нь бас яг эмэгтэй юм баггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн арга шал өөр юм байна. Та нар одоо гендер юм уу гэдэг гендер чинь манай салбарт амар биг асуудал юм шүү дээ. Тэгэл яг ингээ та нарт аргагүй л ахaltaа эдийг цуглуулах хэрэгтэй ахaltaа гэдэг гэл. Тэгэл яваандаа өөрөө цуглуулчихсан. Тий өөрөө цуглуулдаг цуглуулдаг болцсон байгаа юм чинь сэтгүү өөрөө тэгээд цуглуулдаг болцсон, өөрөө тоолдог болцсон. Тэрийгээ бас өөрөө хүмүүст хэлдэг болцсон. Та нар тэгжээ амар хэрэгтэй. Тэгээд тэрийг дараа нь хэрэглэн эднэр гэл тий. Энэ аяга чухал үзүүлэлт байна шүү дээ. Гой допамин авах юм байна тий. Тарих өрөөч гэсэн тийм үстэй. Би энийг дуусгацсан. Энэ хүн надад талархлаа илэрхийлсэн. Тэгэхээр надад би тэр хүний амьдралд ингээд гоё одоо шийдэж чадахгүй байсан зүйлийг ингээд шийдээд өгсөн болохоор миний мэрэгжлийн ч тэр ажлын ч тэр ингээд үр өгөөж нь гарлаа гэсэн тийм гоё сигнал ингээд гоё тархинд байна шүү дээ. Маш том одоо үр дагавартай юм байна шүү дээ. Програм зөв ажиллаад тэр ингээд хэвийн голдролтоо ороод ингээд тэр хүний чинь ажил амьдрал бүх юм нэмээд явж байгаа. Мөнгө тэнд айгүйх мөнгө хэмжээс бас яг үнэндээ бол маш том үр дагавар. Тэгэхээр чинь одоо тэр баярлаа гэдэг үл зүгээр thank you гэж бичсэн байсан ч маш тийм том юм явж байгаа цаана тийм. Тий яг тэгээ нэг corporate culture малчаар янз бүрийн юмнаас бас хамаарч байгаа байна. Зарим газар бол тийм хүмүүнд ингээл дургуул онох. Тэгээ жишээ нь бид нар бол юу гэдэг IBM дэж чинь хүнээс надад нэг айтайхан талархлын үг хэлээд өгөөч намаа нэг магчаач гэж хизээч асууж гуйж болохгүй. Тэгэхээр тэр нь одоо ингээд ажлаас ингээд тавьж байгаа шаардлагатай ethical юм чи юм байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр хүн дараагаар нэг баярлаагаа тоолж байгаагийн чинь нөгөө бодтойгоор тоолох үндсэл нь тэр болчих واخ. Тэгвэл би зүгээр надаа нэг баярлаа явуулчаа заа гэд. Бид нэг дотроо big blue tanks гэдэг системтэй байсан байхгүй юу? IBM-ийн ажилтнууд бие биендээ blue tanks гэдэг. Одоо IBM-ийг өөрийг нь blue company гэж нэрлэдэг байсан. Цэнхэр өнгөөр амар тодорсон. 100 жилийн 100 одоо 120 жилийн түүхтэй компани. Тэгээд тэндээ үүссэн тэр калт соёл нь тий. Тэгээд blue tanks бие биендээ явуулахаар бие биенээс асууад чи надад нэг blue tanks явуулч гэдэг. Явуулж штэ тий. Тэгэхээр тийм этиклийн асуудал гаргуулахгүй үднэс яхаарахгүй чамд үнэхээр туслах юм бол чамд үнэхээр яг хэрэгтэй болох юм бол тэрийг явуулж байгаараа гэд. Тэгэхээр тэр сургаад байдаг. Тэгэхээр тэр ингээд дахин суусаргаад яхаарахгүй хүн ингээд зүгээр баярлалаа хэлчихэж байгаа биш яг л би баярлалаа гэж одоо хэлэх ёстой шүү гэж хүн бодогдоод тэгээд явуулдаг болчих юм байна. Тэгээ хүний
хүнийг сэтгүүгээр нь бас энэ ингээд соргочж байгаа юм байна. Тийм бай. Сэтгэлгээгийн гоё эерэг чиглэл рүү те бас тийм ёс зүйтэй байх чиглэл рүү эсвэл яг үнэхээр талархсан бол тэрийгэ бити ингээд дотроо байлгаараа те заавал илэрхийлээрээ гаргаарай гэдэг утгатай. Тийм илэрхийл нэг талаас илэрхийлж гаргаараа нөгөө талаас тэр чинь чи баярал талархснаас гадна нөгөө хүнд чинь бас хэрэгтэй шүү гэдэг юм бас явж байгаа юм тий. Одоо ингээд юу яд ч те програмчдууд ч юм уу ямар нэгэн одоо ямар ч ажлын хүмүүс ингээд одоо task mask ингээ хийгээ те хийснийхаа дараа нөгөө ингээд тайлангаа бас сайн бичиж явах хэрэгтэй шүү дээ. Тайлан чи өөрөө ингээ урт хамаа ингээ хийцдэг. Тэгсэн хэрнээ тайлангаа ингээ муу бичдэг. Тэр тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Тайлан тийм ер нь яг хөтэй зөвхөн юуны чинь IT-ийн хүмүүс чинь зөвхөн програм зохиогч шин IT-ийн чиглэлийн хүмүүс ихэнх нь ер нь технологийн техникийн хүмүүс чинь сэтгэлгээ нэг дахиж чинь баруун зүүн гэж хуваагаад байдаг. Тэгэхээр тэрнтэй адилхан ер нь бол ингээ ихэнх тохиолдол одоо тийм нөрд маягийн өөрийгөө илэрхийлж чадахгүй тэгэл тоохгүй бүгд тодорхой. Тиймэрхүү чиглэлийнхаа байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн гол ихэвчлэн алдаа дандаа л юу яадаггүй. Нөгөө тэр үнэлгээнд дэр өөрийгөө тэгж тоолгож үнэлж гаргаж чаддаггүй. Нэчрэлээ. Тэгэхээр тэнд одоо хин хэрэг болох гэхээр ментор нь хэрэг болно. Ментор нь тусалж явах хэвээр менежер нь тусалж явах хэвээр. Өө чи энийг яг чи тэрийг амар сайн хийсэн шүү дээ. Чи тэрийг жоохон тоолгож гаргаж бичих хэрэгтэй. Бид нар гээд менежер нь өөрөө чиглүүлж яаж явах хэрэгтэй. Тиймэрхүү маягаар тэр чинь нэг талаас чиглүүлж гаргаж өгч тусалж байгаа. Нөгөө талаас бас тэр нөгөө хүний менталыг нь бэлдэж ясаараа сургаж байгаа байхгүй. Тэгсээр хагаад тодорхой хэмжээнд экспириенс нь хүрээд эхлэхээр тэр хүмүүс чи өөрийгөө илэрхийлж чаддаг, хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг хэмжээнд болно. Тэгэхгүй бол зүгээр л хоосонгоор л миний цалин нэм надад альбан тушаалын маань ахиул эднэр гэл хоосон нэхэд байх юм бол дарга чинь заа л гэдэг шүү. Тэгээд тэрийг хоолтой баримттай болгохын тулд тэр репорт юмудаа зөв бичихтэй. Яг юунд гээд асууш тий. Шал хэрэггүй амар урт устын бичээд байх юм бол бас ямар ч хэрэггүй тий. Тэгэхээр одоо нэг уран зохиол бичих чи яг л нэг давс хожинд харуулаад яг гоё бичиж байгаа шүү дээ. Чинь аюу заны бичсэн жагдгийн бэлцэн хоёр амар ялгаатай шүү дээ. Тэрнтэй адилхан тэр репортоор л бас яг тэгж ямар дарга зохиол одоо тэр чинь бас дахиад даргаасаа хэн зөвлөж байгаа. Тийм энэ дарга юунд дуртай ч гэх юм эсвэл товчхон байх тийм дэлгэрүүлж байгаа хэрэгтэй ч юм. Энэ яг энийг мартсан байгаа юм чи энийг нь илүү сануулах хэрэгтэй. Энэ удаадаа ийм арга хэрэглээ дараагийн удаа бол өөр юм хэрэглээ. Нэг аргыг дахин хэрэглээд байна гэж бас байхгүй. Бас хооронд нь шилгэн нэг удаа хэрэглээд мартна гэж байхгүй. Тэр чинь тэгээд нэг хэдэн жилийн дараа нөөнийхөө ахиж хэрэглэдэг ч юм уу эсвэл өөр хүнд өөр дарагт ч юм уу өөр тохиолдолд хэрэглэдэг ч юм уу ер нь тэгээд ингээл сорхол хэрэгтэй тэгээ сорцол байдгийн юм тийм. Юу бол ер нь бол өөрийнхөө хийсэн юмыг гоё рекламдаад одоо удирдлагадаа сайхан танилцуулаад чамайг зөв үнэлүүлээрэй л гэсэн утга байна тийм. Юмаа хийждэг за болцсон ингээд тайлангаа авчиад залхуурах юм бол энэ тэгээд тэгээд яг бас ингээд ихэнх тохиолдолд ер нь зөвхөн тайлангаар юмыг үнэлэн ч бас байхгүй юм. Тэр чинь жилдээ ганц удаа хийж байгаа. Сүүлдээ бид нар жилдээ улиралдаа нэг хийгээд 4 хийдэг болсон. Тэгээд тайлан бол илүү их чухал ач холбогдолтой биш. Хуучин тохиолдолд тайлан амар чухал ач холбогдолтой байсан баг. Тэр нь болохоор одоо юу гэдгийг энэ технологийн компаниудын прожект ингээд нэг жилийн өмнө хэлж байгаа бай. Хуучин гэхээр 10 20. Тий, одоо ер нь 20 морь. Тэгээд тэрнээс өмнөх ч юм уу. Ер нь арга юу гэж одоо технологийн прожект яаж явдаг вэ? Үндсэндээ хоёр одоо онлынхаа хувьд хоёр аргаар явдаг. Waterfall гэдэг нэг ингээд бүх ажлыг өгдөг, дуустал нь гэдэг. А нөгөөх нь одоо орчууд амиг хэрэглэгдээд байгаа юу шүү дээ, арга шүү дээ, тий. Тухайн момент хурдан хийж хэвчээ agile гэх тий. Тэгэхээр миний саяын хуучин гэдэг нь хуучин арга дандаа юу гэдэг гэсэн бохоггүй. Waterfall системээр явдаг байсан. Нэг продуктыг дуустал нь хэрэгтэй, амарсан продукт хийх хэрэгтэй. Тэгэл сайн продуктаа нийлүүлэх хэрэгтэй гэдэг. Agile болохоор сайн продукт гаргахын тулд хурдан богино хугацаанд системүүдийг жижигэн дорн хурдан хийгээл нийлүүлээл залтай гацсаал алдаанаасаа сураал сайжруулаад тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө юугаа таск одоо тэр долларуудыг илүү тодорхой жишгэлж яах гэсэн үг үү те. Тий, тодорхой болгоод тий. Тэгэхээр цаг үеж өөрөө хурдцсан болсон. Тий, agile системтэйгээ холбоотойгоор одоо тэгэхээр чинь нэг жилдээ нэг удаа үнэлүүлэх, улиралдаа нэг үнэлүүлэхийн оронд баг ингээд 7 хоног болгон үнэлүүлмээр болчдаг. Тэгэхээр 7 хоног болгон хүний ажлыг үнэлээл, хурал хийгээл нэг дарга 25 хүний дарга 25 хүнтэй нэг цаг уулзаал ажлын үнэлэл яваад байвал цаг олдохгүй шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг тайлан гэдэг юм чинь рол нь баг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр одоо ямар юм үйлдвэрлэх вэ? Миний чинь ажилласан системд ингээд амар олон удаа надад юм тохиолдол гадаг гэсэн.
өө чи юу чинь нэг цогтой алхачихав гэл нэг дарга хурж ирэл. Эсвэл нэг дарга чи бид хоёр жоох алхаж явж байгаа. Гурлаа нэг алхаатах гэл. Тэгээ нэг офсод тойроод бөөн хаалхаж болно. Сүлбэ гадаа гарч хагаад том алхаж болно. Тэр хооронд дурал чи юу чинь яаж нээж чинь чи нэг юм хийж чадахгүй тийм юм сонирхгүй гэл. Дарга нар тэгээд нэг асуугаал явдаг. Тэгээ яг дараа нь харахаар тэр юу байдг вэ гэхээр нөгөө яг интервью хийж байгаатай адилхан. Тэгээд тийм тохиол тэр үнэлгээ одоо юу гэдгийг тайлан байлангаас илүүтэй тийм тохиолдлууд амар олон тохиол. За тэгвэл трийг хийж чамд ер нь өгч болох юм шиг байна те тэргээл тийм шийдлүүд амар их гардаг. Тийм энгийн хэрнээ айгу тийм бодит тийм те. Ингээд тэр хүн ингээд нэг бэлдээл те бие цэгнэл ингэх биш. Ингээд сайхан алхангаа ярилцахтаа тэгээд тэр хүнээс ч юм бас их үнэн бодит мэдээлэл авах боломж үүсэх юм байна. Нэг хаалт үүсэхгүй те. Яг ингээ өрөөнд суугаад ярилцах, алхаад ярилцах гэсэн бас нэг юм өөр болчиход шүү дээ. Техник. Тий өрөөнд суугаад ярих тохиолдол бол мэдээж бас өрөөнд яриад суун тэгэл ингээл тэр чи одоо илүү албан ёсны official те заавал хийх ёстой юмыг бол заавал хийн. Тэр нөгөө тайлан бүр огт хэрэггүйг хайчихгүй тайлангаа хийн. Одоо жилдээ юу гэдгийг өөрийнхөө менежертэй сардаа нэг удаа уулзсан. Тэгээд second manager гэж байна. Менежмент те тэр үнтэй улиралдаа нэг уулзсан. Тэгээд third manager гэж нэрлэдэг бид манай төвийн захирал байсан. Тэр үнтэй болохоор жилдээ нэг удаа уулзсан. Гэл ингээд тэр юмнууд ч нь болдгороо болно. Заримдаа сайхан хорлын өрөөнд уулзж байгаа ярина. Заримдаа магадгүй цог хоол моолонд орно. Тэгээд тухайн тохиолдолоос хамаарат өөр болно. Тийм. Байгууллага бүхний. Одоо Монгол хүний үүднээс одоо энэ Америк улсын эсвэл Америкчуудын тэгэд мөн гадны олон хүмүүстэй ингээд ажиллаж байгаа маш олон өөр соёлын хүмүүс байгаа тий. Эднэр дундаас одоо Америк улсын одоо үнэт зүйлтэй одоо Монгол хүн жагдаг одоо таны хувь хүний тэр үнэт зүйл тэгээ мөн байгууллагын одоо тэр үнэт зүйл энэ бүхэн яаж ингэж уялдан нэгдэж те аль нь та санал нийлж те Америк улсын үн зүйлтэй санал нийлж одоо тэгээ мөн өөрийнхөө дахиад тэр үнэт зүйлсийг ингэж бүтээж ингэж үүсгэж ингэж баяжуулж явж байгаа бэ. Ямар үнэт зүйл одоо ер нь Монгол хүнд байх хэрэгтэй гэж боддог вэ? Яагаад гэвэл одоо бидний ярилцлага таны хэлж байгаагаар те ингээд өөр бусад одоо бичмэл хэлбэрийн зүйлүүдийг бид нар ингээд олсон, цуглуулсан, хүмүүс гаргаж ийсэн гэдээ ярьж байна. Тэр шиг бидний ярилцлага мөн ингээд хадгалагдаад үлдэхэд одоо хойч үеийн маань залуучууд, хүүхдүүд, Mongolian American гэсэн хүүхдүүд сонсоход ямар үнэт зүйлийг бид нар одоо Америкт хадгалж ингээд нутагшуулж дотроо авч явах хэрэгтэй гэж та боддог вэ? Ер нь яг та хамгийн гол том үнэт зүйл нь бол яг нөгөө Монгол гэдэг identity, Монгол гэдэг юмыг ер нь авч явж хадгалж энэ тэнд илэрхийлж харуулж авах хэрэгтэй баг тий. Тэр хамгийн чухал зүйл баг. Гэхдээ яг Монгол гэдэг чинь юу юм бэ гэж задлаад эхлэх юм бол тухайн тохиолдол, тухайн цаг үе, тухайн хүн гэдгээс хамаарат өөр болно л да. Тэрнээс шил яг хүн болгон одоо нэг нар багаатай адилхан хүн болгон нэг зүйл ижлэхэн зүйлд төвлөрнө гэж байхгүй. Дийлийнх нь бол төстэй л байна бах. Гэхдээ энэ бол тухайн тохиолдол, тухайн хүнээс хамаарат өөр болоод ховсчээд байх. Тэгээд тэр ховсж байгаа ховсол өөрчлөлтүүдийг мэдэрч чаддаг. Тэгээд тэр дундаа одоо дагаад жижиг хөвөрж өөрчлөгдөд үндсэн кор чанаруудаа бол алдахгүйгээр байж идэг. Өөрөөр хэлбэл тодруулах юм бол өөрийнхөөрөө байх тий. Тэр зүйл хамгийн чухал гэсэн чинь. Тэгээд миний ойлголтоор бол өөрийнхөөрөө байна гэдэг хамгийн хэцүү. Хүмүүс бодоход өөрийнхөөрөө хамгийн амархан санагддаг бах тий. Бос хүмүүс ямар юм байдгийг би ингэж бодож байна. Яг үнэхээр өөрийнхөөрөө байна гэдэг хамгийн хэцүү. Өөрөөрөө үлдэнэ гэдэг хамгийн хэцүү. Тэгээд тэр чин ном кино мэн дээр гарч л идэгин тэгээд тий. Ер нь одоо надад жишээ нь хамгийн хэцүү юм бол үргэлжлэж жагдгаараа байх хамгийн хэцүү. Тэгээд тэр нь яагаад хэцүү байдаг вэхээр тэр дандаа өөрчлөгчээд тэгсэн мөртлөө хэвэндээ байж байдаг. Мөн чанар нь өөрчлөгдөхгүй, шин чанар нь орчин цаг нөхцөл байдалтай холбогдоод баг тэгэл одоо юу гэдгийг өөрийнхөө хүсснээр ч юм уу өөрийнхөө бодлоор decision гаргахын тулд одоо холбогдож байгаа бусад зүйлүүдээс хамаарна тийм ээ. Би за яг өнөөдөр заавал өөрийнхөө хүснээр заавал ингэж хийх ёстой гэж зүтгэж болохгүй. Энийг цаг нь болоогүй ч юм уу эсвэл зэтгүүлээд би одоо өнгөрсөн байна. Одоо энэ
өөр нь хийхээс аргагүй ч юм уу. Тэрийг л мэдэрч явах хэрэгтэй. Тэгээд тэр үед өөрөөрөө байж чадахгүй байгаа мэдрэхэр чинь жоохон харамсалтай. Тэгээд одоо яах вэ? Тэгээд тэрийг төвчих хэрэгтэй, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр нэг би түрүүнийг хайлтажсэн нэг mental health гэх тэр ойлголт амар их хэрэгтэй санагддаг. Америкт бол тодорхойлж байгаа mental health гэдэг амар гоё тодорхойлж өгöd ингээд ийм аргууд байна. Ингэх ёстой, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, давах хэрэгтэй тий. Ингээд системчлээ тодорхойлоо гаргаад ирж байгаа. Үе шатаар нь. Тийм. Тэгээд тэрэндээ ямар арга хэрэгжилж болох вэ? Хизээ энэ арга хэрэгэлдгийг өөр ямар арга байдгийг гэдэг баг шинжлэх ухаан шиг хөгжөөд нь шүү дээ. Одоо тий юм болгонд манай Монгол болохоор ч л үнээр ихтэй үүдгийн нэг ардын ухаан гэж яриад байгаа нэг баахан зүүр үгмөх шиг санагддаг тий. Тэр болгон ч юм болохоор яг л энийг тэрийг л маш товчгоо тодорхойгоор хэлээд өгсөн л байт амар задрага системийн задрага байхгүй юм шиг мөртлөө. Тэгэхээр одоо юу гэдгийг өвөө юу гэж бодож ирсэн, юу ярьж ирсэн, аав яаж ирсэн, тэр уламжил юу вэ гэдгийг дандаа Монгол угаасаа арга нь л бах л та. Тэг системийн задрагаагаа цаасан дээр бичээд ном болгоо үлдээгээгүй амаас ам дамжуулаад философо сургаад өгөө яваадсан. Тэр зүйлийг одоо би өөрөөр хэлэх юм бол баг залуу байхдаа ч юм уу хүүхэд байхдаа бол бараг л үгүйсгдэг тэнийгийн гэдэг. Тэгтэл тодорхой хэмжээнд одоо амьдралын туршлага хөрөнгөлөгдөд experience яг одоо юу гэдэг нэг саваар хэмжих юм бол тий дүүрээд эхлэхээр тэр юмыг үнэлж чадах, ойлгож чадах хэмжээнд хүрээд эхлэхээр өнөөхөө хэрэгтэйг мэдэрдэг юм билээ. Тэрнээс өмнө бол ер нь бараг тайлбарлаад хүчээр өгөөд л нэмэргүй. Тэгээд тэр л одоо яг Монгол өв, Монгол соёл юу гэж юу вэ, Монгол ухаан гэж юу вэ тэрийг л хадгалж явах хэрэгтэй. Тэр л хамгийн хэцүү. Тэрнээс л одоо яг юуг Монгол ухаан гэдэг юм, яг яавал Монгол болчихж байгаа нэгэд нарийн задлан нэтрэх юм бол тэр чинь бас тийм амарч бас биш. Юмны бас нэг амархан нэг эв дүүг олчдөг, цаад мөн чанарын ойлгочдөг тэр ухаан бас их монголчуудад байгаад байгаа шиг байна. Та түрүүнд дурдсан шүү дээ. Одоо тэр нөгөө adaptation тий хурдан дасан зохицох чадвар гэдэг хүртэл бас одоо монгол ухаанд нүүдэлчин соёлоос улбаатай. Тэгэхээр одоо ирээдүйд хүүхдүүд маань одоо монголчууд маань Mongolian American хүүхдүүд маань яг ингээл Америкт нэг хотод төрөөл нэг газар амьдрал ингэж бас магадгүй явахаасаа илүү бүр тэр цаад мөн чанаруудыг одоо тэр монгол ухаанаар олон зүйлсийг бас хараасай одоо шинжиж мэдээсээ таньж илрүүлээсэ гэж бас хүсмээр байна. Тийм. Тэгээ тэр хэд өөрсдөө бас олох ш. Бид нар бас ингээд өгөөд дамжуулаад авах юм байна. Тэр чинь миний хэлж байгаа санаа шууд ялангуяа өнөө цагийн үед одоо энэ нөгөө generation-аас нь хуваацсан байгаа шүү дээ Америкчин англиа тий. Y generation, Z generation одоо бүр бета, альфа, бета гарч ирж байгаа тий. Одоо баг гамма гарч ирж байгаа юм яг ч байгаа тий. Тэр болгонд чинь өөр гэхээр одоо нөгөө шууд толгож өгж болохгүй байхаар өөр арга олох гэдэг. Шууд толгохгүйгээр ингээд өөр ямар аргаар нөгөө кор юм өөх хэвээр эн чи монгол шүү гэдгээ дамжуулж явах хэвээр гэдгийг тодорхойлол тэгэл одоо өөрөөр хэлбэл юунууд чинь нөгөө тэр younger generation-ыг дагаад бид нар өөрсдөө бас ховшаад хөгжөө дасан зохицоод байгаа шүү дээ. Дасан зохицоод тэднэртээ мэдээлэл зөв талаас нь өгдөг болох хэрэгтэй. Тэрнээс шил нөгөө л аав намаа ингэж сургасан өвөө ингэж ирдэг гэсэн чи идэх ёстой гэдэг юм бол өнөө цагт тэр ажиллахгүй. Тийм байна. Гэтэ та одоо бас юм одоо тэтгэлгээрээ дамжуулаад айгүй олон юм залуу шинэ үеийн шинэ generation бүр юм нилээн бүр те жилийн зөрүүтэй одоо хүүхдүүдтэй бас уулзаж ингээд хамт ажиллаж ингэж штэ. Тэгэхээр та одоо ирээдүгээ одоо Монголын тэр генерашныг яаж харж байна? Тэр хүүхдүүдийн нүднээс тэр хүүхдүүдийн ярианаас та юу мэдэрч байна? Яг сонирхолтой гоё асуулт байна тий. Яг хоёр зүйлийг л нэг мэдэрдэг. Нэг нь болохоор бол яг тэр генерашн тэр залуу гоё байхыг одоо өөрийнхөө тийм байсантайгаа харьцуулаад яг л тэр тэдний яг ийм момент нь амар гоё одоо цэцгээр үл яг дэлгэрэх гэж байгаа тий амар гоё болох гэж байгаа. Дэлгэрэнгүүд хүн болгонд магтаж цаашаа тэрнийх нь яг өмнөхөн хүмүүс арайг ойлгоогүй байна даа гэсэн тийм зүйлийг ингэ мэдэрдэг. Тэгээд өөрөө би бас яг ийм байсан даа гэд. Тэгээд нөгөөх нь болохоор бас л тийм илүү гоё өөдрөг эднэрт илүү их боломж илүү их одоо таатай нөхцөл байна. Ямар сайхан одоо над тийм байсан гэж
барьцааж атаарах гэж байгаа юм уу яаж байгаа юм тий. Цагаахан дотроо тий. Гэхдээ яг үнэн эрэхтэй бол жишээ нь ингээд тэр чинь нөгөө эдний үед ямар амархан миний үед тийм байсан гэж бодсон мөртлөө тэрнтэй яг зэрэгцээд эдний үед зарим юм амархан мөртлөө өөр юмуд амар хэцүү байгаа гэдгийг олж харддаг. Өрсөлдөө тий. Тэгэд олж харддаг мэдрэхгүй байхгүй юу. Тэгэхээр чинь надад хэцүү байсан юм өөр хүнд амархан болчихоор энэ ч амархан зүгээр л ингээл болчих юм чинь гэд. Тэр хүнд бас дахиад хэцүү юм байгаа гэдгийг яг байна тий. яг л үргэлж баланслж идэг. Тэгэхээр үе генерашн тэнд нь юу хэцүү байгаа юм. Магадгүй тэр хэцүү юм нь би түрүү нэг ярьжсэн нэг спираль мега давтагдана гэх тий. Тэр шинэ генерашны гарч иж байгаа хүүхдүүдийн хэцүү юм нь миний үед юм уу эсвэл миний мэддэг аав өвөөгийн үед амар амархан юм байж болох байхгүй. Тийм магадлал амар өндөртэй. Давтагдаад ирж байгаа юм чи. Тэгэхээр тэр амархан юм хөө наа чи юм байдаг байхгүй юу? Гэ шифт хийчих юм бол харин тэн дээрс чи нөгөө хэд чинь жинхэнэ хөв өсрээд шин шат руу гараад ирэх байх. Тэрс би юм байсан чи юм байх хэрэгтэй гэдэг ах юм бол доош нь л татаад байна баг. Өвлөж сурсан ноу хаугаа ингээд шилжүүлэх нь шүү дээ. Наадхаа ингээд шилжчих гээл. Хувцаар жишээлх юм бол тий. Энэ мод нь хоцрогчлаа гэж зарим нь хувцаа хадгалсан байсан чинь тий. Мод эргээд энэ чи юу юм? Ээж энэ чи юу юм бэ? Яагаад тийм юм ямар хазаар хайчаагүй юм те. Эсвэл яагаад юм ингэ байж байгаа юм гэж тэр нь өнөө цагийн одоогийн лаг мод байхгүй. Vintage цавхан гараад ирсэн. Тэр чинь 40 жилийн өмнө болохоор мод байсан. 20 жилийн өмнө хацрагдчихсан. Тэгээд сүүлийн 20 жил энэ хацрагдсан юм чигээд ямар хазаар нэр хаяагүй. Энтэй адилхан зөвхөн хувцсан дээр биш тий. Ерөөсөө. Тэгэхээр хүмүүс бүгд эргэж байдаг бах нэ. Одоо ингээд оролцогчоосоо зочноосоо таанд бас ингээд манай подкастын сонсогч нарт ингээд энийг би нэг дутуу ярьчлаа. Эсвэл энийг мэдээсэй гэд бодсон одоо хувь хүний бодлоосоо эсвэл талархлаасаа ингээд манай подкастыг хаагаад өөрийн одоо сэтгэлээсээ хэлээчээ гэж хүсье. Энд чинь яриа өгөхөд хамгийн хэцүү юм байдаг шүү дээ. Энэ асуудал байдаг шүү дээ. Энэ асуултыг бодоод тэгээд одоо юу үлдээсэн гэж бодох юм бол амар удаа ярих чи юу үлдэх вэ? Бүгдийг нь хамаал ярьсан байгаа л гэдэг. Тэгээд хамгийн гол нь яг зөвөр нэг сая талархал гэж хэлсэн тий. Тэр талархал талаасаа илүү ярихад ийм подкаст хийж байгаа нь тэгээд бас ингээд үеийн монголчууд бие биендээ өөрсдийнхээ одоо санаж боцноо дамжуулах тэгээд тийм боломж үүсгэж байгаа талархаж байна. Тэгээд үзэгчдийн хувьд одоо энэ сонирхолтой гоё подкастыг улам их үзээрэй. Тэгээ нэг сошиал медиа дээр лайк янз бүрийн юм сайн дараарай, subscription хийгээрэй. Дээр нь тэгээ санаа мананд нь таараагүй онцгой юм байх юм бол хурдхан шиг комент болгоод бичээрэй. Таалагдсан байх юм бол бас бичээрэй. Тэгээд хамгийн гол нь юу гэж хэлж чинь гэхээр энэ хүмүүсийн зөндөө их юм хөдөлмөр зарцуулж, цаг зарцуулж хүмүүстэй ярилцсаж байгаа энэ хөдөлмөрийг бас өндрөөр үнэлээд тийм амьд байлгаж өргөлж холбоотой байлгаараа тэгэхгүй зүгээр нэг юм бичээд үлдээчих юм бол нэг цаас хуудсан дээр нэг юм тэмдэглээд тэгээд далтыг мартаад архивд хайчихсан 100 жилийн дараа нэг хүн тэрийг нээж үзэх ч юм уу үгүй ч юм уу гэд орхичвол бас харамсалтай. Тэгээд тэр архивд үлдээхээс илүүтэй өнөө цагийн яг одоо та нарт амьдрал чинь ахуйц чинь хэрэг болохоор юм юу гэдгээ олж авч чаддаг юм ойлгож хүлээж авдаг эсвэл баргаж баярлж боддог тийм нэвтрүүлэг тийм подкаст байлгах хамгийн чухал хүмүүс нь бол хийж байгаа хүмүүс нь биш сонсож байгаа хүмүүс нь та нар шүү. Яг юм тий. Баярлалаа. Стэн гоё хэллээ. Маш гоё хэллээ. Баярлалаа. Маш гоё уриалга байна. За ингээд подкаст маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа гэд бидний зүгээс Racing AI гэдэг нэг сонирхолтой номыг бэлдсэн. Мөн бидэнтэй хамтарч ажилладаг Blue Kyle гэдэг кафегийн бэлгийн ваучерыг бас бэлгэлье. Хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Бэлэг авах таймер дуртай шүү дээ. Таны цаашдын ажилд амьдралд зорьсон хүссэн бүхэн чи үнэхээр сайхан дэлгэрч 408 зохис дэлгэрч Монгол хүн бүхний чихэнд сэтгэл түрээсэй гэж өрөөё. За баярлалаа. Ерөөдөө чинь та яд бас эргүүлээд барья. Баярлалаа. Тэгээд ингээд өнөөдрийнхөө подкастыг энэ хүргээд өндөрлөе. Тэгээд сонсогчид та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.